Би нэг алтан гэрлийн нэг бичлэг оруулалт энэ дефакто жаргалсангууд байсан бичлэг дээрээс нэг лайв хийгээд тавьчихсан. Тэрэн дээр юу гэж тэр лайв дээр нь юу гэж тавьсан гэхлээр алтан гэрэл бол одоо арчсан намаас сонгогдсон улс их хурлын гишүүн шүү дээ. Тэгээд арчсан намын квотор одоо энэ хууль бус хүнжлийн засгийн газарт юу болчиход байгаа юм шүү дээ. Хууль зүйн сайд хийж байгаа. За тэгээд эхний ээлжинд би нөхрийг энэ арчсан нам бол өөрөө Монгол улсад анх удаа байгуулагдсан хамгийн анхны ууган нам. Монгол ардын нам бол Оросд байгуулагдсан. Тэгээд нэгдүгürt, хоёрдугürt арчсан нам Монгол улсад бас нөгөө улс төрийн үзэл баримтлал альбесоор ингээд дөрмөндөө заасан нам бохгүй. Нам дотор орчоод бол олон уралч үзлэж байдаггүй. Нам дотор бол нэг л ижил үзэл баримталтай хүмүүс байдаг. Нэг ижил үзэл баримталтай. Тэр үзэл баримтлал нь зөв гэж байгаа учраас хүн улс төрийн намд ордог л доо. Тэг би одоо эхлээд энэ ямар бичлэг байсныг бүгдээр хамт сонсчихъя. Тэгээд яриагаа эхлэе. Энэ алтан гэрэл сайд бол улс төрийн үзэл баримтлал гэдэг талаараа ер нь бол тийм ойлголт бол муутай хүн байна. Тэгээд дээрээс нь нийгмийн ерөөс огт ойлгоогүй юм байна. Арчилсан нийгмийг ерөөс огт ойлгоогүй байгаа байхгүй. За тэгээд би эндээс ингээ яриагаа эхлэх гээд байгаа. Одоо энэ дээр би ингээд дэлгэцэн дээр өгөх юм. Тэр утга би хичж байгаа. Манай намын улс төрийн зөв одоо чи намайг авилгачтай ухаантай гарчрал энэ арчилсан намаас өгөгдсөн байж алтан гэрэл хүний хувийн хэмжээг оруулаа гэл. Тэр утга би хичж байгаа. Манай намын улс төрийн зөвлөл нэртэй хэдэн нөхдүүд хуралдаад энэ хуулийг болиулъя гэж ярьсан байлаа шин. Би хичж байгаа. Энэ 1990 онд арчлалыг хийж хүн хэлэх бол хүн сурталыг арилгая гэж хэлсэн. За энэ ингээд ирэхэд бол ойлгомжтой. Тэгээд одоо энэ үгүй нэг хаагдсан байна. Тэгээ энэ талаар ингээ ярилцаад явъя. Энэ яагаад энийг би арчсан нийгмээ ойлгоогүй байна? Яагаад либерал барууны үзэл баримтлалыг огт мэддэггүй юм байна гэд хэлж байгаа юм бэ гэдгийг одоо би ярих хэрэгтэй байхгүй. Энэ арчсан нийгмийг эхлээд бид нэр эхний ээлжинд ярихын тулд одоо энэ
Монгол улс чинь авилгалын индексээр өнөөдөр 120-д яваад байгаа шүү. 121-т яваад байгаа шүү. Тэгэхээр биднээс өмнө нэг 120 улс байна гэсэн үг байхгүй юу? 120 улс. Дэлхийд дээр авилгал буурсан 120 улс байна гэж байгаа. Энэ улсууд яаж буурсан тухай ярих болчихж байгаа байхгүй юу? Энэ одоо ямар улсууд байгаа юм бэ? Тэр ямар улсуудад нь авилгал буураад ямар улсууд нь тийм их сайхан болоод байт юм бэ? Тэгээ ямар улсуудад авилгал нэмэгдээд идэв юм бэ? Одоо Монгол улсад бол одоо хамгийн том шүдний өвчин болчиход байгаа зүйл бол авилгал шүү дээ. Тэгэхээр авилгалтай тэмцэнэ гэдэг бол худлаа үг. Тийм зүйл угаасаа дэлхийн ертөнцид байж чадаагүй. Яг архиттай тэмцэнэ гэж яриад байгаа байхгүй. Тэгээ архиттай бол дэлхийн ертөнц хүндрэлтэн бол тэмцээд их олон удаа үзсэн чадаагүй. Яг энэ шиг авилгалтай тэмцэнэ гэсэн ойлголтууд байдаг. Авилгалыг бууруулах яаж бууруулдаг вэ гэдэг асуудал болохоор энэ ардсан нийгэм өөрөө бууруулдаг. Тэгээ ардсан нийгэм өөрөө яаж бууруулад байна гэхэл бид нар ардсан нийгмийн одоо машин механизмаар төсөөлөд үзье, автомашинаар төсөөлөд үзье. Автомашин бол хөдөлгүүртэй, хоровтой, тэ хүч дамжуулах ангиур юу одоо эрдүү хөтөртэй, тэгээ дугуй муугуу тоормтны систем гэдэг бүх юмнууд нь ингээ ажиллаж энэ машин бол ингээд айгүй сайхан зорчдог. Тэгэхээр энэ ардсан нийгэмд бас ялгаа байхгүй яг ийм механизмууд байдаг, институцүүд. Хэрвээ энэ институцүүд нь ажиллаад эхлэх юм бол ардсан нийгмийн институцүүд нь ажиллаж байгаа ардсан нийгэм дотор авилгал айгүй оршин тогтнох боломжгүй болчихдог байхгүй. Тэгээ Монгол улсад бол одоо хөрөнгө хураадаг хууль байдгийг. Хөрөнгө хураах ойлголт бол Монгол улсад байгаа. Жишээ нь энэ хууль хүнд үйлчлээд байна гэхэлэр иргэдэд бол аюул хүчтэй үйлчлдэг. Одоо жишээ нь би бол өөрөө өрмийн салбарын хүн шүү дээ. Би одоо 15 жил яг тэр өрмийн салбарт ажиллаж байгаа. Бизнес эрхлээ явьж байгаа. Би ер нь ууд ухаан чиглэлийн хүмүүсттэй. Тэгэхээр манай салбарт жишээ нь хууль бусаар хайгуулын ажлаар юм уу одоо ямар нэгэн хуулийн зөрчилтөөр үйл ажиллагаа явуулах юм бол бүх хөрөнгийг хураална. Нэг мод бэлтгэгч байж болно тийм. Мод бэлтгэгч бичиг баримтгүйгээр дураараа мод бэлтгэе явж байгаа юм бол хөрөнгө хураалгана. За авилгал албан тушаалын гэмт хэрэгтнүүд зориулсан бас хөрөнгө хураах тухай хуулиуд Монгол улсын хуулиуд байна. Эрүүгийн хуулинд 22-ийн 10 дугаар зүйл гэж байна эрүүгийн хуулийн. За тэрэн дээр бол авилгал албан тушаалын гэмт хэрэгтнийг хууль бусаар хөрөнгөцсөн байх юм бол хөрөнгийг хураадаг хууль эрх зүйн орчин Монголд байгаа. Тэгээ энэ хуулиуд яагаад хэрэгжихгүй байна гэдэг нэгдүгээр хамгийн чухал асуудал байхгүй. Энэ яагаад иргэнд бол үйлчлээд байна шүү дээ. Иргэдийн бол одоо хууль бусаар хийсэн үйлдэлүүдийн хөрөнгийг хураадаг энэ бол ажил хийгдэж байна. Яагаад авилгал албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн хөрөнгийг хураахгүй байна? Тэгэхээр энэ асуудал аягүй чухал асуудал болж байгаа байхгүй. 2017 оноос эхлээд Монгол улсын эрүүгийн хуулийн маш олон заалтуудыг авилгал албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг ял завших боломжтой болгоод хуульчлагдсан байхгүй. 2017 оноос шүү би сайн санаараа. Тэгээ тэр хуулиудаар юг өөрчлөөд яагаад байсан бэ гэхээр авилгал албан тушаалын гэмт хэрэгтэн эрх мэдлээ ашигласан гэмт хэрэгтнүүд ял завших боломжийг хуулиар эрүүгийн хуулинд олгоцсон байхгүй. Эрүүгийн хууль болон байцаан шийдэх хууль, шүүн дасгах ажиллагааны тухай хуулиуд хэд хэдэн хуулиудыг орон зайд бүхэлдээ авилгал албан тушаалтын гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлсэн тийм хуулийг бий болгосон. Тэгээ үр дүнд нь болохоор жишээ нь одоо сайн санаж байгаа бол энэ Дархан уулын аймгийн засаг дарга байсан Хаян Хэрваа гэдэг. Одоо Монгол улсын их хурлын гишүүн хэдэнтэй болсон сангийн сайд эдэр байсан. За энэ нөхөр бол сүүлд Эрдэс Монгол корпорацийн одоо ерөнхий захирал хийж байхдаа үйлдэл дээр сая долларын авилгал авж байгаа баригдчихсэн шүү дээ. Тэгээ 50 сая төгрөгөөр суулга гарч ирсэн. Тэгээд дараагийн том жишээ бол одоо энэ Ундрмаа байна. Капитал банкны одоо нийгмийн даатгал төлөгчдийн нийгмийн даатгалын төлбөрийн 240 орчим тэрбум төгрөгийг одоо завшсан асуудал үүсчихсэн. Бас л эрх мэдлээ ашигласан. Тэгээ тэр хүн бол одоо 40 сая төгрөгөөр торгуулад нэг жил орчим ял эдэлсэн болоо гараад ирсэн. Одоо бол бидний дунд нэг чөлөөт явж байгаа. Тэгэхээр үүнээс үүдээд яг ингээ 2017 оноос зэрэгцээд албан тушаалтнуудыг өөгшүүлээд байгаа мөртлөө нөгөө талдаа иргэдийн эсрэг бол аюул их олон хуулиудыг батлагдсан байхгүй. Одоо тухайлбал зөрчлийн хэргийн тухай хуулиуд байна тий. Зөрчил одоо тэр чигээр торгуулийн хэмжээ аюул өндөр болсон. Хүмүүсийг баруунслахаагүй торгодог болсон. За тэгээд ингээд зөвшөөрөл лиценз ингээд бүх юмнууд ингээд нэмэгдээд хүн суртлууд нэмэгдээдсэн байхгүй.
Тэгэхээр иргэд нэг юмд ингэж харамсаж байгаа шүү дээ. Юу болоод байна? Зүгээр нэг жижигхэн гэмт хэрэгт нэг одоо маш их олон удаа ингэж ярьдаг зүйлүүд нь бол тийм байна. Зүгээр нэг энгийн хулгайч ингэж энгийн чи хулгай гэж угаасаа байдгүй л дээ. Хулгай бол хулгай, гэмт хэрэг бол гэмт хэрэг. Тэгвэл яг хуу нөхцлүүдийг ингээ харьцуулаад харахлаа тийм их мэдлэгнүүд болохоор ингээ торгуулаа гараад. Тэгсэн мөртөө жинхэнэ гэмт хэрэгтэнгүүд зүгээр нэг жирийн ингээ иргэдэд болохоор хууль аягүй хатуу байна. Одоо тэр нэг 8 ямааны илүү ишгний хэрэг мэрэг гэл инглэж. Тэр хууль чи яг жинхнээс эрэг хууль байгаа шүү дээ. Тэгээ ял ингээ идүүлэх хууль нь. Тэгээ иргэдээ хатуу хууль болоод эрх мэдлэгнүүдэд зөөлөн хууль болчихлоо иргэд нийгэмд итгэхтэй алддаг. Хуулиа дэдлэхээ болдог. Хууль хүндлэх зарчмаа алддаг. Эцсийн дүндээ шүүх рүүгээ дайрч эхэлдэг байхгүй. Тэгэд энэ үзэгдэл бол энэ арчилсан нийгмийг устгах процедурын технологи байхгүй. Энэ санаатай хийж байгаа үйлдэл. Энэ санаандгүй хийж байгаа зүйл биш. Зүгээр мэдхгүйгээсээ болоод энэ нийгмийг устгах процедур явагдаггүй. Дэлхийн түүхэнд ийм бас алдаанууд их олон гарч ирсэн. Дэлхийн олон улс орнууд. Одоо бидний ингээд хөгжлөөрөө эдийн засгаараа тэргүүлж явж байгаа гэж ярьж байгаа улс орн тий иргэнийхэн төлөө нийгмээ бүтээсэн тэр улс орнууч тийм алдаанууд байсан байхгүй. Тэд нар алдаага зассан. Америкийн нэгдсэн улс бай. Англи, Франц ч гэдэг юм уу. Энэ бүхий л улсуудын алдаануудаа засч чадсан байдаг. Бид одоо засч чадахгүй үгүй юу гэдэг яг юм богинохон мөчлөгөн дээр ирсэн байна л да. Тэгээд ер нь бол энэ авилгалыг тэгвэл яаж бууруулах гэдэг юм бэ гэж ярьж хэд хэдэн хүчин зүйлээс шууд авилгал бол бий болж байгаа. Нэгдүгээр энэ удирдлагын төвлөрөл гэж байгаа. Их мэдлийн төвлөрөл гэж босоод тогтолцсон. Тэ? Бүхнийг дээрээс дарга мэддэг болсон ба штэ. Бүхнийг дээрээс дарга мэддэг. Энэ бас 1990 оноос өмнө тийм байсан байхгүй Монгол улс. Одоо энийг би хуулиар хэлэх юм бол одоо нутаг захиргаа нэгж түүний удирдлагын тухай хууль гэж байна. За тэр хуулийн дээр юу гэж заасан бэ гэхээр ер нь бол орон нутгийн сонгуулиар гараад ирсэн аймгийн тэгээ орон нутаг гэхэлэр бид ч дандаа хөдөө орон нутгийг бодоод тийм Улаанбаатарын дүүргүүд мөгөч чинь бас орон нутаг шнэ нийслэлч өөрөө орон нутаг байхгүй. Тэгээ энэ нийслэлийн засаг дарга аймгийн засаг дарганууд сумын засаг дарга гэдэг ингээ бүгднгийн дээрээс томилдог болчиход байгаа. Тэгээ буцаагаад яг тэрэн шиг огцруулдаг болчиход байгаа. Нэгсэндээ орон нутгийн сонгуулиар гарч ирсэн орон нутгийн одоо өөрөө өдөртөх ёсны хурлын төлөөлөгчд бол баг үндсэндээ бол тэнд бол утсан хугалттай болоод хин ч шулууд хувирсан байхгүй. Тэд нар ерөөсөө нэгсэндээ амьгүй болчиход байгаа. Тэгвэл энэ арчилсан нийгэмд ямар байдгийг бэ гэхлээр одоо сая Америкийн нэгдсэн улсад нэг сонгуул болоод байна шүү дээ. Тэр одоо ерөнхийлөгчийн сонгуул болж байгаа. За 2 жилийн дараа одоо дундын сонгуул болно. Ерөнхийлөгчийн сонгуул болж байхад зарим уужууд дээр 7 сонгуул, зарим уужууд дээр 9 сонгуул, зарим уужууд дээр 11 сонгуул зэрэг болсон байхгүй. Тэнд ямар сонгуул болоод ирсэн бэ гэж хэдүүлээ тэрийг сайн анхаарах хэрэгтэй. Энэ бол арчилсан нийгмийн үнэт зүйл нь эндээ оршиж байгаа. Тэгэхээр орон нутгийнх нь тэр нутгийн өдөртөх ёсны хурлын сонгуул болж байгаа. Цагдаагийн газрын дарга нь болж байгаа. Ерөнхий прокурор нь сонгогдож байгаа. Шүүгч нь сонгогдож байгаа. Боловсролын газрын дарга нь сонгогдож байгаа. Тэ? Тэгээд энэ бүтэц дараагийн 4 жилдээ яаж ажиллах вэ гэдэг тэр сонгууд бүтэн схемээр ингэ явж байгаа байхгүй. Тэгээд ийм зүйл болоод ирэхлээр даргын эрх мэдэл ингэ байхгүй болчиход байгаа. Одоо Монгол улсад жишээ нь шүү дээ, тэ? Аймгийн засаг даргаыг ерөнхийдөө тогтцоолчихно. Хуулийн дагуу. Хуулийн тийм болчихсон. Одоо иргэдийнхэн төлөө ажиллахгүй шүү дээ тэгэхээр. Тийм ээ? Даргын томилсон хүн, даргын огцруулах эрх мэдэлтэй хүн бол хизээч иргэний төлөө ажилдаггүй байхгүй. Тэр даргийнхаа төлөө л ажиллана. Иргэн хүнийг бол тэгэл үл тоогоол ажиллана. Нэгт. За хоёрдугаар болохоор тэр цагдаагийн дарга яадаг уу? Тэр одоо прокурор яадаг уу, шүүгч яадаг уу гэдэг. Тэ? Энэ боловсролын газрын даргыг сонгодог нь ямар учиртай юм бэ гэдээ ярих юм бол энэ их чухал ач холбогдолтой байдаг. Цагдаагийн дарга жишээ нь орон нутгатаа сонгогдохдоо иргэдийнхээ өмнө тэр цагдаагийн аль багшдынхаа өмнө орон нутгийнхаа захиргааныхаа өмнө мөрийн хөтөлбөрөөр төвшүүлээд байгаа байхгүй. За манай аймаг гэмт хэргийн гаралтны юм байна. Малын хулгайны юм байна. Орон байрны хулгай юм байна. Ахуй архитектны юм байна. Цагдаагийн албан хаагчдынхаа ахуй амьдрал нь юм байна. Цалин хангамж нь юм байна. Би энэ асуудлуудыг энэ сонгогдсон хугацаанд ингэж ажиллуулмаар байна.
ингэж сайжруулах, ингэж дэмжүүлэх. Тэгжээс тэр хүн иргэдийнхэн саналыг аваа гарч ирэхэд ажиллаж эхлэх юм бол иргэдийнхэн төлөө ажиллаж эхэлдэг байхгүй. Одоо манай Монголын цагдаа нар бол Монгол улсын үндсэн хуулинд хангах өргөдөг шүү дээ. Тэгвэл иргэдийнхэн эсрэг ажилладаг байхгүй. Даргын үгээр. Тэгээ энэний гаргалгаа чи эндээс гарч ирж. За боловсролын газрын дарга жишээ нь одоо орон нутгад сонгох төлөө сонгуулиар гарч эхлэх болох юм гэхлээр. За манай аймгийн сумын боловсролын төвшин юм байна. Тэ? Гадаад хэлний юм байна, математикийн юм байна, физикийн юм байна. Бид нар улсын хэмжээний төвшөнд ингэж бууралттай байна, өсөлттэй байна. Багшийн хангамжийн нэм, хүрэлцээний юм байна, цалин хангамжийн юм байна. Орон байрны нөхцөл нь байна. Сургуулийн нөхцөл нь байна. Дотор байрны нөхцөл нь. Би энийг ингэж сайжруулмаар өмнөх төсөвч нь юм байсан байна. Тэгэхээр энэ дээр би одоо ийм арга хэмжээнүүд авнаа. Тэгээ сайн багштай болохын тулд би хүмүүстэй ийм цалин хангамжийг ингээ багш нарын өрсөлдөөнийг ингэж идэвхжүүлье. Хүүхдүүдийн сурлагын төвшин чанарыг ингэ сайжруулахын тулд ийм зүйл хийе ингээд хоорондоо өрсөлдөөд мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлээд гарч иж байгаа байхгүй. За тэр мөрийн хөтөлбөрийн дагуу ажиллаж байгаа юм бол аймаг орон нутг нь жишээ нь тэр юг нэгж байгаа. Төсөв хөрөнгөний нэмэгдүүлээд өөрийнхөө хүснээр нэгэ төсөв нэгж байгаа байхгүй. Муу ажилладаг бол дараагийн сонгуулиор ялгагдаад байгаа авч. Тэгэхээр энэ орон нутагт өөрөө төсвөө бүрдүүлэх гэдэг асуудал үүсч эхэлж байгаа. Тэ. Энэ дэр одоо манайхан ингээд их төөрөдүүлдэг нэг юм ярьдаг юм. За Америкийн нэгдсэн улсаас жишээ аваад чи. Тэ. Германаар аваад байна. Энэ чинь холбооны улсын холбооны засаг л та. Манайх бол нэгдсэн улсаа. Тэгэхээр энэ нэгдсэн улсыг чи яахлаараа ингээд холбооны улстай зүйрлээд байгаа гэхэлээ. Уучлаарай бити андуураад нэгдсэн улс дотор ч гэсэн энэ орон нутгийн засаглалын эрхэм тэнцэнэ байдгийн. Энийг юмаа судлаад үзэж харж байгаа дээр энэ чинь болохоор ийм байгаа байхгүй. Япон, Солонгос, за өмнөд одоо хятад бүгд нутагтад орд ус бас ялгаа байхгүй орон нутгийн засаглалын хичнээн коммунист улс гэсэн өгцөн гэдэг байхгүй. Одоо энэ олон банк тампрууд байгаа чам дандаа орон нутгийн банкуд шүү дээ. Тэгэхээр энийг бид нэр ингэж ялгаж салгаж харах хэрэгтэй. Тэгэхээр нэгсэндээ одоо арчсан нийгэм дотор ингээд засаглалын нэг гол суурь болгон хэлбэрүүд байгаа байхгүй. Ер нь бол хүн төрөлхтөн бол 300 гаруй жилийн өмнөөс эхлээд энэ засаглалын эрх мэдлийг задлахгүй бол энэ болдоггүй юм байна. Энэ дарангууд болчихдөг юм байна. Энийг анх эхлүүлж байгаа чинь Францын хувьсгал эхлүүлж байгаа шүү дээ. Людвиг хаанаас эхэлж. Тэгэхээр тэд нар юу гэж үздсэн бэ гэхээр хараат бус шүүх тустай байх хэрэгтэй байна. Ямар ч хөндлөнгийн нөлөөлөлд орж болохгүй байна. Энэ шүүх тустай байх хэрэгтэй байна. Тэгэнгүүтээ гүйцэтгэх засаглал энэ тустай байх хэрэгтэй байна. За хууль тогтоох буюу парламентын засаглал тустай байх хэрэгтэй байна. Энэ гурван засаглалын эхний ээлж нь ингээд тус нь ингээд задлсан байхгүй. Өмнө нь бол одоо хаан бүгдийг өдөрдөг гэсэн бол үгүй болгоод тий. Тэгэнгүүтээ гүйцэтгэх засаглалын парламент сонгодог юм уу эсвэл иргэд сонгодог ингээ хоёр янзын сонголт бол байна. Манайх бол болохоор бид нар их хурлаа сонгож байгаа шүү дээ парламентаа. Парламентаа сонгохлоор парламент их хурлыг томилоод байгаа байхгүй. Нэгсэндээ бид нар засгийн газрыг бол сонгоогүй. Энэ бол бидний сонголт биш. Муу ажиллаж байгаа юм бол зайл гээд дараагийнх нь гаргаж болно. Бидний сонголт бол парламент байхгүй. Улсын хурлыг бид нар сонгосон. Улсын хурлаар дамжиж засгийн газрыг өдөрдүүлэх гэж бид нар сонгосон байна. За тэгтэл одоо яг эсэргээрээ засгийн газар нь парламентаа одоо атгах чадсан шүү дээ. Дур дугаар аашилдаг болсон. Хуулиудад дуран өөрийнхөө хүслээр өөрчилж язалдаг болж байна. Тэгээ хууль батлах, хууль өргөн барих, хууль хилцүүлэх журмын тухай хууль гэдэг байна. Энэ хууль мөлөөс хамаагүй болсон. За нөгөө талдаа болохоор энэ шүүх засаглалруу дараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ авилгал нь дийлдэхэ байгаа иргэдийнхээ эсрэг тэгээ энэ бүхэл хууль дүрм журм болоод ирэхдээ иргэдийн нөгөө хуулиндаа итгэх шүүхээ дээдлэх бүх юмуд нь алдагдаад ирэхлээр шүүх рүү дараад байгаа байхгүй. Энэ бол албаар хийж байгаа сорлонтой үйлдэл. Шүүхтэй итгэлийг унгааж байгаа. Нийгэмдээ итгэлийг унгааж байгаа. За одоо хэрвээ бид нар засаглалын хувьд энийг хийгээд эхлэх юм бол энэгээр юу гэж ойлгож болох вэ гэхлээр тийм. За тэр Сүхбаатар аймагт юм уу, Дорнод аймагт амьдарч байгаа. Тэгээ Дорнодын Ташбаатарт амьдарч байгаа ч юм уу. А магадгүй энэ Баян үлгээд амьдарч байгаа. Баян үлгийн Сагсаа Магсаа цагаан нууртж амьдарч байгаа юм уу. Тэгээ Аслагдсан. Бүр энэ Улаанбаатар хотын сонгон найрхан энэ Баян зүрхийн Чингэлтэд амьдарч байгаа иргэд яг бодтойроо штэ тий. Засгийн газраа хянж чаддгүй юм. Энэ боломжгүй байхгүй. Ер нь бол энэ их мэдл төвлөрчлөө тийш үг үзэл бодлоо илэрхийлдэг хүмүүс ч цөөрөөд эхэлнэ.
Энэ боломжгүй зүйл байхгүй. Тэгэхээр энийг эрх мэдлийг задлаад эхлэхээр тэр тухайн иргэд бол өөрийнхөө төлөөллийн удирдлагын шууд байгууллагыг шууд хянаад байдаг байхгүй. Тэнд нөгөө ашиг сонирхол бий болоод эрх мэдлийн өрөөд ирэхлээр энэ чинь шал ондоо тустай асуудал үүснэ. За бид энэ засаглалын хувьд нь энэ чинь дахиад задлаад ярих юм бол хэд хэдэн зүйлүүд гарч ирнэ. Хэрвээ орон нутгийн бие даасан байдал хөгжөөд эхлэх юм бол хамгийн эрэг сайн тал нь юу вэ гэхэд одоо бид нэг судалгаа хийжсэн юм аа 2015 6 оны үед л үү. Тэр судалгаагаар бол одоо Монголын 200 за 20-30-аад сүмчилүүдэд тухай байдаг. Баг өөртөө бие даасан байдлаа ямар нэгэн татаасгүйгээр аваад хөгжих боломжтой байна гэдэг тооцоолол гарч ирсэн. Нөгөө талдаа чи 330 сум тэр чигээрээ татаасанд амьдраад нь штэ. Тэ 330 сумын 330-уулангаар нэм ядуу гуйлагчийн амьдруулах хэний ер нь их шиг. Энэ ер нь яг хөө яг эцсийн дүнд бол коммунистууд социалистууд бол тэ иргэн өөрөө чадахгүй учраас тэрийг чиглүүл гэдэг тийм сэтгхүүтэй байхгүй. Тийм болохоор эрх мэдэл нь хурааж аваад байгаа. Тийм болохоор бүх одоо шийдвэр гарах төвчний бүх удирдлагын эрх мэдлүүдийг ингээд татаад авчихдаг. Санхүүгийн эрх мэдлийг авчиж байна. Тэгээд эцсийн дүндээ бол эдгээр бол тэ даргын домсон хүмүүс даргийнхаа төлөө ажиллаад эхэлдэг энэ нийгмийг буцааж бүтээ гэдэг байгаа байхгүй. Коммунист нийгэм. За энэ бол авилгалыг бууруулах хамгийн том хөшүүрэг нөхгүй. Энэ хамгийн том хөшүүрэг. За нөгөө талдаа бол яг хуу өнөөдөр нийгэм даяар ингээд би яг нөгөө улс төрчдийн төдийлийг ярьдгүй сэдвээр ярьж байгаа шүү. Энэ Монголд айгүй бага яриад байгаа байхгүй. Тэгээ манай Клаб хаусын залуучууд бас нийлдэг найзууд маань эрхчлэн үйл санаа нийлж ярьдаг залуучууд маань чи энийг нэг лайв хийгээд тэгэхэд ярьсан учраас би ярьж байгаа. Би тэгэхэд арай ойлгомжгүй ярьж иж магадгүй гэх юм бол та нар бас ингээд дараа нь ингээд бичлэг үзэж явахдаа ч гэсэн ингээд асуултууд тавьж болно. Тэгэд би ямар телевиз радио биш би буцаагаад энд хүссэн үедээ ингээд хариултыг өгөөд юм. Би ер нь аль болох миний доор чат бичдэг хүмүүс төр комментээр хариу байг бичихийг хүсдэг, ирмэлцдэг. За заримтай нь бол хэрэлдэж маргалж байгаа зүйл гарч ил байна. Заримтай нь бол блоклох ч юм уу тийм юм гарч л байгаа. Тэр яг хаа. За тэгээд дараагийн тэр нөгөө нийтлэг хүмүүсийн ярьдаг зүйлүүд ч юм бол юм байгаа шүү дээ. Одоо сая бол засаглалын хэлбэр нь өөрөө авилгалыг устгадаг сэдвээр нэрчиж байгаа байхгүй. Авилгалыг өөрөө үгүй болгочдөг. Ингээ хомоод идэг. Авилгал байхгүй болоод идэг байхгүй. Тэгээ орон нутгийн бие даасан байдал хөгжиж ирэхлээр эрх мэдлийн төвлөрөл байхгүй болчихлоо дараагийн эрх мэдэл багасаад ирэхлээр авилгал буурж ин гэсэн үг байхгүй нэгсэн доо тий. А дээрэс нь энэ бас төсвийн эрх мэдэл чинь бас овоороод байгаа шүү дээ нэгсэн доо. Төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг гэж социализмын нийгэм шигэ буцаагаад энэ эдийн засаг санхүүгийн бүх хараат байдал буцаагаад төвлөрөөд байна. Тэгээ энээс үүдэж бас авилгал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр дараагийн ээлжинд одоо яг ингээд мэдээж 44 их найдын алдагдaltaй ажиллаж байгаа энэ олон төрлийн өмчийн компаниудыг цөөлөө. Аль болох цонгон болов. Ер нь ажилсан нийгэмд бол тэг зах зээл дээр чөлөөт эдийн засгтэр ашиг олох бүх бизнесийг төр хийж болдоггүй. Юусе хийх шаардлагагүй. Ер нь бол алдагдaltaй ажилтаа хэн нэгэн хийхгүй байгаа нийтлэг эрх ашигыг хамгаалсан бизнесүүдийг төр хийдэг. Тэрний үеийн ихлээр одоо хот тогтчлт юм уу хот аяг одоо хог мог ч гэдэм үү те мэдээ сум юм дээр бол тэр ашиггүй байна шүү дээ. Тэгэхээр тэр мэрийг ингээд өөрсдийнхөө нийтлэг эрх ашигын төлөө өөрсдийнхөө мөнгөөр нийлүүлээд хийдэг зүйлүүдийг тайлбарлаа хийдэг байгаа. Хоёрдугаар саяын тэр засаглалын хэлбэр чинь хөгжөөд ирэхлээр та нар одоо нэг юм төсөв ингээд уншдаг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Төсөв дээр яадаг вэ гэхээр 25 онд жишээ нь 120 сургууль өдр баригдах юм. 24 онд ч хамгийн олон сургууль илүү. 23 24 онд ч 250 сургууль өдр байсан юм. Тэгэхээр энэ сургуулийг яаж барьж байгааг бид нар одоо нэг эргээд санаа л та. Улаанбаатарт тендерийн зарлцдаг. Тэнгүүтээ хин хаана байгуулагдсан ямар компани мэддэхгүй хэдэн нөхдүүд очиод орон нутгад сургууль барьдаг. Нөгөөдх нь чанаргүй. Тийм ээ? Төсвийг яаж баталсан? Ямар мөнгөтэй дараа Улаанбаатарт нэг хэдэн дарганаа шидэд юм болчих واخхой. А тэгтэл нөхдүүд очиод нэг баахан чанаргүй байшин барилга барингуудаа тэр сумын өдөртөдөө нааш тахилгыг нэргэж угаачгаад хүлээлгэж гисэн болоод дутаачдаг. Дараа нь нөгөө сургууль нь балгас хүүхэд амьдрах, хүүхэд сурах орчингүй болдог. Тэгэл бөөн хэрүүл. А энэ мөнгийг бид нар төлж байгаа. Төсвийн мөнгө гэж юусоо тий засгийн газар төрийн мөнгө гэж юусоо огт байдаггүй. Энэ нь бидний мөнгө гэхгүй. Энэ мөнгийг бүрдүүлэгч нар нь иргэд бид нар гэхгүй. Тэгээ эндээ хяналт тавьдаг систем саяын засаглалын хэлбэр наацах юм. Жишээ нь одоо Монголд 3 спорт залтай сум байна шүү дээ. Гэхдээ гурлаа ажилдаггүй. Яагаад ажилуулдаггүй гэдгсэн чинь
Гүй ингээд цэвэрлээ дуусхлаар ингээд шавхаа тарай хийчих шиг. Ямар хэрэгтэй гэдэг суманд ингээд 3 спорт зал авч барайчих тийм. Гэх мэтлэнгийн ийм өргүү зардлууд бол төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг эсвэл эрх мэдлийн төвлөр хоёр угаасаа үйлдвэрлэж идэг. Одоо энэ жил их чинь соёлын төв чинь бас 200 хэдэн соёлын төв байгаа шүү дээ. 25 оны төсөв дээр. Энэ бас хин дээр яаж барьж байгааг мэдэхгүй. Суман дээр барьжсэн барилгууд одоо баг руу оруулж байгаа. Аймаг дээр барьжсэн барилгуудыг сум руу оруулж байгаа. Тэгвэл тэр орон нутгад нь эрх мэдлийн шилжүүлчих юм бол иргэд чи өөрсдөө мөнгөө бүрдүүлж чаднаа. Тийм ээ? Тэгээд за хэдүүлээ сургуулаа ингэж сайжруулъя. Эмнэлгээ ингэж сайжруулъя. Соёлын төв спорт хоёроо ингэж шийдчихье. За хог хаягдлуудаа ингэж шийдчихье. Одоо энэ хоггүй сум гэж байхгүй шүү. Бүх сум хогтойгоо хогондоо баригдсан. Тэгэхээр эрх мэдэл төвлөрөхлөөр л юм болоод байгаа. Улам л авилгал нэмэгдэнэ. Даргын авилгал улам л нэмэгдэж идэг. Даргын авилгал улам нууц болж яадаг. Ийм л зүйл рүү шилжинэ. Бид нар энийг ингээд нийгэм гэдэг талаас нь ойлгохгүй угаас үүдээд алтан гэрэл бити хууртаараа. За алтан гэрлийн хуулийн юм бол хамгийн хорлонтой нэг зүйл байгаа шүү дээ. Монгол улсад аль хэдийн юм шүү дээ, тийм. Энэ эрх мэдэлтнүүдийн үн чөрөнгийг хураадаг хууль байгаад байгаа шүү дээ. Тэгээ эрэг үеийн 22-ийн 10 дугаар зүйлээс ахуулаад одоо 17 дугаар зүйл дээр хэд хэдэн хуулиудаар байна. Энэ хууль яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ гэдэг чинь хамгийн чухал асуудал байхгүй. Яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ? Бид яагаад хэрэгжихгүй байгааг нь түрүүн энэ лайвынхаа ихэнд хэлсэн шүү дээ. 2017 оноос эхлээд иргэнийхээ эсрэг хууль үйлдвэрлэсэн байхгүй. Тэгсэн мөртлөөс эрх мэдэлтнүүдийн эрхийг нь хязгаарладаг, хордог хуулиудаа сулруулад байсан байхгүй. Ял завших хуулиудыг тэд нар үйлдвэрлэсэн. Нөгөө 4 сая 40 сая төгрөгөөр торгуулдаг хууль чи ял завшиж байгаа шүү дээ. Сая төгрөгийн авилгал авсан, авилгалын гэмт хэрэгтэн 40 сая төгрөг торгуулна гэх юм бол чинь ял завшиж байгаа шүү дээ. Нэг гар утас суулгаалаад 8 жилийн явдал авч байгаа шүү дээ. Иргэн бол нэг үүд ажиллагаа явуулж байгаа л алдаа гаргахад л тэн дээр нь хэдэн сая төгрөгийн торгуултал болцсон байгаа шүү дээ. Одоо энэ цайны газар мазар бүгд адилхан шүү дээ. Тэгсэн мөртөөсөө цайны газарт хордсон хүнийхээ асуудлыг шийдэхгүй газ. Тэ? Би одоо жишээ нь ингээ гудамжинд дэвлэж байгаа хүнд зодуулчаад хохирч байхгүй. Тэгтэл нөгөө талд нь хохирсон хүнийг торгож хайчихад миний хохирлыг төлдөггүй юм хогийн болох юм. Тэгтэл цайны газар ялгаа байхгүй. Ороод хоолнд нь хордчиход гомдол гаргахлаар миний хохирлыг төлөх ёстой шүү дээ. Нөгөө газрын чинь төрийн нэрийн өмнөөс хэдэн бачгооч торгоцоход явуулж. Энэ бас засаглалын асуудал. Тэгэхээр энэ би түрүүн 3 засаглал хэлсэн шүү дээ. Дахиад давтчих явуулчлаарай. Тэ? Парламентын засаглал нэгт. Энэ бол хууль тогтоох засаглал. Гүйцэтгэх засаглал, засгийн газар. Хараат бус шүү. Энэ улс төрчөөс хараат бус тухай яриад байгаа байхгүй. Энэ шүүх засаглалыг ярьж байгаа. Тэгвэл энэ хоёр засаглалд нь шүү дээ, тэ? Энэ шүүхтэй нөлөөлдөг эрх мэдэл байхгүй. Гэхдээ энэ шүүхтэр болж байгаа процедурыг сайжруулах эрх мэдэл нь байна. Алтан гэрэлд одоо тэр үн чөрөнгө хураадаг хууль гараад ирэх юм бол Монгол Ардын нам одоо 340 мянган гишүүнтэй. Өнөөдөр за эрх мэдэлтнүүдийг дагаад нэг 15-6 мянган хүмүүс ингээд төвлөрөл үүссэн байгаа. 300 мянган хүнээс нэг 15-6 мянган хүмүүсийн одоо ашиг сонирхол шунлаас хамаарж Монгол ус оршин тогтнод байна шүү дээ. Тэгвэл арчилсан намдаар нэг 200 орчим хүмүүс одоо яг сая ганц төмрөд байгаа эрх мэдэл рүү очсон байна. Энэ хүмүүстэй зориулсан хууль байхгүй. Тэр хүмүүс яадаг вэ гэхээр шүүх давсан хуулийн заалтууд нь ингээд шүүхийн заалтыг даваад эхлэхээр улс төрчид үйлчилж эхэлдэг байхгүй. Тэ? Оюун эрдэнэ өмнө бүгд өвдөгсөж мөрөгдөг болдог байхгүй. За яг энэ мөргөж байгаа процессууд дараа нь Монгол улсын 3 сая 500 мянган иргэнийг бүгднийг өвдөгсөлдүүлж мөргүүлнэ. Тийм учраас алтан гэрлийн хууль хорлонтой хууль байхгүй. Тухайн заасан хууль тухайн нийгмээ устгахад зориулагддаг. Ерөөсө дарангуулын нийгэм чинь яг ийм бүтцээр явдаг. Энийгээ хийхийн тулд тэр аллагыг чи хийгээд байгаа. Энийгээ хийхийн тулд тэр хөрөнгийг хураагаад байсан байхгүй. Энэ Монгол улсын түүхэнд байсан зүйл. Энэ цоошин нэр бий болцсон биш. Энэ дэлхийд даяарч гэсэн ийм том гашуун сургамжууд зөндөө байгаа. Тийм болохоор нийтлэг ашгийг давсан шүүхийн процедурыг давсан
ийм хуулиудыг бид нар хэрхэвч төвчж болохгүй. Тэрэн дохно ардсан нийгмийн засаглалыг илүү нээлттэй, илүү төвлөрлийн эрх мэдлийн задрах тэр процессыг нь бид нар яаж төлөвлөх үү гэдгийг шаардах хэрэгтэй байхгүй. Тэгээ авилгалтаа тэмцэнэ гэд 6 жил ярьж байгаа үстэй. Нэг 5 ажиллагаа байлгүй юу лээ. Шүүр юу вэ? Шулан молон гэдэг ажиллагаануудаа хийгээд бас олон жил болчихлоо шүү дээ. Яг юу ч хийх. Тэгтээ оюун эрдэнэд биш тийм эрх мэдлнүүдийг ял завшдаг хуулийн эрх зүйн орчныг эсвэл шүүхийн процедурыг хурдан шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг бий болгох бүх эрх мэдлийн энэ хүнд байгаа байхгүй. Эрх мэдлийн үнэхээр хангалттай байгаа. Энэ Монголын түүхэнд ийм эрх мэдэлтэй ерөнхий сайд бол байгаагүй. Тэгээ дээрэс нь Монголын түүхэнд сүүлийн 4 жил ийм их хөрөнгө мөнгө ингээд бүр оюу толгой орж иржсэнээс хамаагүй их давсан их хэмжээний мөнгө байлаа шүү дээ энэ засгийн газар. Бүгднийг нь нэдэж уулгалаа, дуусглаа. За тэгээ мэдээч ингээд энэ засаглалын хэлбэр маань өөрөө авилгалыг бууруулдаг юм аа. Барууныхан авилгалыг дэмжиж байгаа ерөөсөө тийм зүйл биш. Барууны үзэл санаа бол өөрөө авилгалын эсрэг анти коррупшн гэхгүй. Энэ өөрөө тэр бүтцийг бий болгох системийг ингэж нэхдэг тийм юм байна. Тийм учраас би алтан гэрлийг биш тий. Энэ ардсан нийгмийг огт ойлгоогүй, энэ барууны үзлийг огт ойлгоогүй гэж хэлсэн. Энэ тусгаалan хууль зориулж авилгал устдаг зүйл ерөөсөө биш учраас би тэгж бичсэн бохгүй. Энэ ардсан нийгмээ ойлгосон бол энэ авилгал устна. Барууны үзэл санаагаа мэдчихсэн бол энэ өөрөө бүхэлдээ барууны үзэл санаа, авилгалын эсрэг үзэл санаа. Барууны үзэл санааны дотор эрх мэдлийн дарангуйлал эсвэл авилгал хоёр оршин тогтнох боломжгүй болчихдог байхгүй. Тэгээ ардсан нийгмийн дараагийн хоёр засаглалын би одоо ингэ ярьж байгаа нэг нь болохоор чинь тэр орон нутгийн бие даасан байдлыг яриад байгаа. Орон нутгийн бие даасан байдал хөгжөөд эхлэх юм бол жишээ нь орон нутагт одоо ингээд уул уурхай нэгдэх гэж бөөн хэрүүл болж байгаа ч бөөн бослог хэрүүл тэмцэл зодоо модоо. Үгүй шүү дээ. Тэгээ орон нутгийн бие даасан байдал хөгжөөд эхлэх юм бол өрөө шүү дээ. Хөөе. Манад нэг ийм хайгуулын талбай байгаа юм байна. Найзуудаа хүрээдэр. Тэ энэ тендер мендрийн энэ чинь нэг зохион байгуулаа. Тэгээ та нар нэг хурж ирээд нэг энэ дээр нэг ярилцаад гаач. Бидэртээ яаж хамтарч ажиллах юм бэ? Бидэрт ямар санал тавих юм бэ? Та нар нэг энэ хайгуулыг хиймээр нү хиймээргүй нэ. Бүгдээр хүрээдэр нээлттэйгээ зарлцдаг байхгүй. Тэгээ хурж ирээд нөө хайгуулын компаниуд нь өрсөлдөж жагаад тэгээ ялагч нь хайгуулын ажил хийдэг. За хайгуулын ажил хийгдэд дуслаа гингүүд ерөнхий эдийн засгийн тооцоолууд гарч ирдэг байхгүй. Манай одоо тэзэг үдэг чинь Монголд байгаад байгаа юм. Энэ хуучин социалисттэй тооцоолтой. Энэ шатараалсан эдийн засгийн тооцооллуудын тухай ойлголт өгдөг одоо барууны ертөнцид. Ерөнхий эдийн засгийн тооцооллоор юу гарч ирдэг вэ гэхээр хөрөнгө оруулалтын анхны суурь үнэлгээнд гарч ирдэг байхгүй. За тэрний дараагаас эхлээд одоо ашиглалт математикийн лицензийн тухай ярьж эхэлнэ. Тэгэнгүүт нэг орон нутаг чи яах вэ гэхээр за найзуудаа одоо нэгэнтээ нэг ийм хэмжээний алт байна. Эсвэл ийм хэмжээний төмөр, эсвэл ийм хэмжээний нүүрс байна. За энийгээ хэдүүлээ яаж ашиглах юм бэ? Биднэрт ямар өгөөчтэй? Тэгээ манай орон нутаг, манай суманд ямар өгөөчтэй? За хэдүүлээ ярилцъя. За тэгээ тэр ярилцлага үр дүнтэй болсны үндсэндээ дараагийн Аз зөвшөөрлөөр хийж тэнд уулуурхай үйл ажиллагаа явуулах процедур нь ингэж тавигдчих. Ер нь бол одоо хайгуудын лицензээс ашигт малтмын лиценз болох процедур бол хамгийн бага нь бол 10 жил. За их хөрөнгө мөнгөтэй маш хурдтай явж байгаа төслүүд 6 жилийн дотор амжих гэдэг тал бий. Тэр нь ховор. Тэгэхээр ийм урт хугацааны процедуруудыг шийдэх гарц нь болохоор орон нутагт л байдаг байхгүй юу? Уулуурхай яамн дээрээс юм уу эсвэл энэ ашигт малтмын хэрэглэх газраар дамжихлаар яадаг вэ гэхээр улс төрчдийн нэг сайдын эсвэл нөгөө нэг гишүүдийн нөлөөлөл ороод эхэлдэг. Орон нутгийн эрх мэдлийг хөгжүүл. Орон нутгийн эрх мэдэл хөгжөөд эхлэх юм бол бас дахиад нэг гоё эерэг зүйл болно. Тэр юу вэ гэхээр орон нутг нь өөрсдөө эрх мэдэлтэй мөнгө хөрөнгөтэй болоод эхлэхээр Улаанбаатараас иргэд нүүн. Аймаг сум руугаа нүүн. Тичээнэ очиод энэ сургууль соёл төгсөөд ирсэн гадаад дотоод байсан тэр олон залуучууд нутагтаа очиж сумын иргэдийн төлөөлөлд өрсөлдөнө. Засаг дарга болох гэж өрсөлдөнө. Боловсролын газрын дарга болох гэж өрсөлдөнө. Цагдаагийн дарга болох гэж өрсөлдөнө.
Америкийн олон кино үздэг шүү дээ. Шерифийн өрсөлдөөн болж ингээл прокурорын өрсөлдөөн, шүүхийн өрсөлдөөн. Энэ бүх дарга нар чинь иргэнийхэн төлөө үйлчлдэг тэр газар хамгийн хүмүүнлэг болдог байхгүй юу? Хамгийн хүмүүнлэг инэрэнгүү болдог. Тэгэхээр ийм зүйл рүү бид нар явах хэрэгтэй юм аа. Тийм учраас би алтан гэрлийг шүмжилж бичсэн. Доримжлоогүй. Ер нь бол доримжлоход болно. Улс төрчийг доримжлох бол муу зүйл биш. Энэ сайн зүйл. Улс төрчид энийг доримжлол гэж хүлээж авах юм бол тэр улс төрөөс шууд зайл. Доримжлол гэж хүлээж авч болдоггүй. Яагаад гэхээр улс төрд орно гэдэг чинь иргэний олон эрхээсээ татгалцахыг хэлээд байгаа юм. Иргэн хүн улс төрд орно гэдэг чинь иргэний эрхээс татгалцахыг хэлээд байгаа байхгүй. Тэгэд ийм одоо хараад арчлан нийгэм байдаг энэ засаглалуудыг устгаад байгаа хэлбэр нь өөрөө энэ улс төрчдийн хийж байгаа үйлдэлүүд нь өөрөө юунд хөтлөөд байд юм бэ гэхээр асар хэмжээний хүссэн хүсээгүй авилгал руу оруулцдаг. Хүссэн хүсээгүй оруулцдаг. Тэгээд тэр авилгалаа хамгаалахын тулд иргэний эрх зүйг муутгаад байдаг. Эсрэг талдаа авилгал албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг ял завших хууль эрх зүйн орчнуудыг үйлдвэрлээд байдаг. За энийгээ хийж явж итэл одоо нэг юм зүйл болоод байгаа. Энэ зүйлүүд бол Монголд бас яг дараалалаараа болсон. Бид нар сайн одоо энийг бас сайн бодож явах хэрэгтэй. Ямар зүйл болоод идэв юм бэ гэхлээр ер нь бол нийгмийг устгах нэг мөн чанарын нэг арга хэрэгсэл нь бол ямарваа нэг зүйлийг үзий ядуулдаг байхгүй. Нийгэмд дайсан бий болгох. Бид нар энэ чөлөөт эдийн засаг энэ гадаадын хөрөнгө оруулалтуудыг үзий ядаж эхэлж байхдаа анхлаад энэ шарт толгойтуудыг үзий ядсан шүү дээ. Тэгээ энэ Америкууд барууныхан гэж тэр Канада, Австрали, Америк, тэгээ Европуудыг үзий яддаг. Тэгээ үр дүнд нь бол одоо Монголд оюутлогоос өөр ер нь бол ихтэй барууны төсөл гэж үлдээгүй шүү дээ. Тэгтэл яг 15 6 жилийн өмнө оюутлогын гэрээ хийхийн өмнө өдөр Монгол дэлхий ороод ирсэн шүү дээ. Дэлхийн номер 1 компаниуд бүгд Монголд орж ирсэн гэсэн. Тэр Rio Tinto бол аврах том компани, үнэхээр мундаг. Гэхдээ уулуурхайн компани биш байхгүй. Хөрөнгө оруулалтын компани байхгүй. Энийг бас ойлгох хэрэгтэй. Тэгтэл яг энэ Rio Tinto-той ижил төвчний болон тэрнээс давсан хэмжээний ч компаниуд Монголд ороод ирсэн байхгүй. Монголд уулуурхайн хөрөнгө оруулалтын компаниуд байсан. Монголд шүү дээ, тэ хуулийн компаниуд ороод ирсэн. Олон улсын хуулийн компаниуд. Монголд санхүүгийн компаниуд ороод ирсэн байхгүй. Ингэжж Монгол улс хөгждөг. Дэлхий дээр ер нь гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс нэг шигч байхгүй. Тэр Америкийн нэгдсэн улс шалгаахгүй гадаадын хөрөнгө оруулалтаар хөгжсөн. Тэр Европын орнууд ч гадаадын хөрөнгө оруулалтаар хөгжижсэн. Энэ өмнөд хятад бүгд найрамд хятад ард улс тэр Динсапины бодлого гэдэг чинь гадаадын хөрөнгө оруулалтыг л өрсөн шүү дээ. Хамгийн таатаагаар хамгийн бага татвартайгаар манад ажиллаа. Хамгийн гоё хууль орчин орчин ямар юм хэрэгтэй би тэрийг чинь батлаад гаргаад байгаа. Тэрэн дотор доктортойгоор үйл ажиллагаа явуулаа гэж өрсөн бохгүй. Тэгэл өсрөнгөө үгс. Ерөөсө 25-аас 30 жилийн хугацаанд бүгд найрамд хятад ард улс. Энэ зөвлөлт холбоот улс дампуурсан дараа Оросын холбооны улс тухайн үед нэг 500 тэрбум долларын эдийн засаг дампуурж байгаа шүү дээ. Энэ бол тухайн үеийн ханшаараа. Өнөөдрийнхөө бол 2.4 их эдийн засаг багхгүй. 2.4 их долларын эдийн засаг. Тухайн зөвлөлт холбоот улс дампуурахад цалин мөнгө өгч чадахгүй, тэтгэврээ тавьж чадахгүй, эмнэлэг сургууль нь ажиллаж чадахгүй, цагдаа нь ажиллаж чадахгүй, цэргэн нь ажиллаж чадахгүй бүх юм байхгүй болсон шүү дээ. Тэгээд тэрийг дампуурлаа. Тэгээд тэр дампуурлын дараа зөвлөлт холбоот ус задарч ирсэн. Буцаага зөвлөлт холбоот усын дараа бий болсон Оросын холбооны улсыг барууных нь босгочихсон. Тэ? Япон, Солонгос бүгднгийн барууных нь босгочихсон. Дэлхийн ертөнц тэр чигээр Америкийн нэгдсэн улс анх босч ирэхдээ барууны хөрөнгө оруулалтаар босчихсон. Америкийн нэгдсэн улсын эрхчлөөний үзэл санаа бий болгосон гэдэг шиг дэлхийн нийтийн хамгийн таатай хөрөнгө оруулалтын орчныг бий болгосонд л Америкийн нэгдсэн өнөөдрийн Америкийн нэгдсэн улс болсон байхгүй. Тэгвэл энэ хөрөнгө оруулалтыг хөнжөөд баларсан улсууд гэдэг ихлээр чинь хамгийн анхных нь энэ Аргентин улс шүү дээ. 1950-ад оны үед Хуан Перон гэдэг аимшигтай цэргийн дарангуулагч гарч ирсэн. Аргентин тухайн үед өнөөдрийн монголчуудын яриад байгаа нэг юм яриад байгаа шүү дээ. Баялагын сан мангал. Энэ залдан бохгүй. Гэхдээ энэ Норвегийн баялагын сангийн анхны хөлбөр нь Аргентинд байсан. Монголд одоохондоо тийм хоригдлын сан байсан энэ өдөр мөнгөний хуваага иччихсэн л дээ. Одоо энэ анхудаа тэр баялагын сангийн хөл батлаад байгаа юм биш үү? Тэр байсан хөл واخгүй. Тэр хүүхдийн ирээдүйн өв сан ман тэр хүчлийн сан гэл 2.56 их найт төгрөг сууларсан байсан энэ оюун эрдэнэ засгийн газар ч бүгдийг идчихсэн шүү дээ.
Одоо эдний баталчихсан хууль нь тэр юутай адилхан баггүй. Аргентины тухайн үетэй адилхан баггүй. Венесуэлтэй адилхан баггүй. Тэр хүчрэг байсан эдийн засгийг сүүгүүлээд дуусгаж болж чадсан. Тэд нар яасан гэхэлэр хөрөнгө оруулалтуудыг бүгдийг хомсон, төрийн өмч болгосон. Тэрнийхээ хүчинд бүгд давхурсан. Одоо төрийн өмч айгүй муу нэг жишээг хэлье. Энэ одоо ингээд сая ярьж байгаа яриануудаа би дараагийн сэдв рүү орчлоо шүү. Би нөгөө Алтан гэрлийн сая сэдвийг нэгдүгürt ярих хэрэгтэйсэн яриад ерөнхийдөө бол яриад ойлголт өгчлөө гэж бодож байгаа. Тэгээд ойлгоогүй юм бол Алтан гэрлийн хууль нь зөв юм а гэж боддог хүмүүс нь дахиад над руу холбогдоод асууж ярьж болно. Тэгэхээр энэ Алтан гэрлийн хууль бол дарангууллыг өгсөрдөг ийм аимшигтай хуулиа гэдэг. Одоо би дараагийн сэдвийн уул уурхай баялагын хуурилт гэдэг зүйлийг ярих гэдэг. Баялагын хуурилт юм. Баялаг яаж хуурлагддаг гэдэг юм бэ? Ер нь уул уурхай тэр баялагын хуурлж байгаа л улс орон хөгжүүд гэдэг юм уу гүн гэдэг талаар аюул их одоо маргаан явж байна. За төрийн өмчийн компаниудын засаглалын талаар ингээд хэд хэдэн жишээ авч болж байна. Социализмын үеийн жишээг нь авч болж байна. За энэ сүүлийн 10 гаруй жил хийж байгаа жишээг нь авч болж байна. Яг одоо бол уул уурхайгаас үл хамааран Монголд одоо 44 их найдын алдагдaltaй төрийн өмчит компаниуд байна. 44 их найд шүү. Энэ жил болгоны улсын төсөв дээр явж байгаа алдагдлыг энд Монгол улсын бүх иргэд төлж байгаа. Тэр тухайн компанид хэн нэгэн чинь ажилдаг, өөрөө ажилдаггүй, ах トゥ хамаатан садан чинь байдаггүйгээс үл хамааран тэр компани алдагдлыг улсын төсвөөрөө дамжуулаад бид төлж байгаа. Бид өдөр болгон төлж байгаа. Дөнгөж төрсөн хүүхэд өглөө тэр дөнгөж төрөөл тэр памперсаа худалдаж авахдаа тэр хулгайгийн тэр алдагдлыг бас төлж байгаа. Тэгэхээр байгалийн баялагын санганга хуурлан гэдэг зүйл бол энэ рүү татж оруулж байгаа. Нэгсэндээ дахиад нөгөө даргын эрх мэдлэгийг нэмэгдүүлээд байгаа байхгүй. Одоо Эрдэнэт үйлдвэрийн 400 сая долларыг Монголд худалдаж авчихсан. Онц хөдөлтийн дэглэм зарлаад 6 жил болчихоо тий. Оюун Эрдэнэ хэрэг эрхлэх газрын дарга сайд хийж явахдаа засгийн газрын анх очиод сүржийн болол онц хөдөл зарласан. Одоо онц хөдөл нь дуусаагүй. Тэнд 400 сая доллар давсан хулгай явцсан байгаа шүү дээ. Нууц байгаа. Би бол одоо тэрийг явцсан тул үнэхээр ихтэлтэй бод яаж. Энэ бол нэг өдөр нэгдэнэ. Олонд нэг харагдана. За ингээд Эрдэнэт үйлдвэр жишээ авах юм. Дахиад тэнд дахиад хулгай үргэлжлсэн хэвээр байгаа. Эрдэнэт үйлдвэрүүд засаглалын хувьд бол социалист засаглалтай усахгүй юу? Үйлдвэр байхгүй юу? Барууны засаглалтай үйлдвэр гэхэлэр яадаг вэ гэхэлэр бүх засаглал нь нээлттэй болчихдог. Тэд нэг удаа буруу юм хийх юм бол тэр дарга тэнд оршин тогтнох боломжгүй болдог. Тэр улс төрчөөс хамаархан явждаг дарга нь. Тэ? Компани засаглал нээлттэй гэдэг энийг хэлээд байгаа. Улс төрчөөс үл хамааран явчих. Тэгвэл одоо энэ 5 толгой дээр нэг жишээ авч ирж болох. Одоо хамгийн сүүлийн жишээ. 44 их найдын хулгайгаа ярьдаг. Энийг Монгол улсын засгийн газар хулгай хийсэн. Өөр хин ч хийх боломжгүй. Хин нэгэн жолооч хийх боломжгүй. Хин нэгэн тэр төрийн албан хаагч хийх боломжгүй. Тэр мэрэгжлийн хяналт, гайдлын дарга, тагнуулын дарга, цэргийн дарга, тэ автоэрийн үндэсний төвийн дарга тэр хийх боломжгүй байхгүй. Тэр татврын газрын тэр хийх боломжгүй байхгүй. Ах хэмжээний бол тэнд бол нэг юмнууд бол явж байгаа. Үүсэхгүй. Их мэдл байгаа л учраас тэнд юм явж байгаа. Гэхдээ ийм том хэмжээний авилгалыг засгийн газар тийм. Тэгээ яаж авилгалаа хийсэн бэ гэдгээр би бол олон удаа л ингэ яриад байдаг юм л та. Дэлхийн зах зээл дээр сая өнгөрсөн 4 жилийн хугацаанд нүүрсний алтан үе байлаа шүү дээ. $600 үржилээ. $450 дундчтай явжлаа. Монгол улсын засгийн газар 65-аас $75 нүүрс зараадсан байхгүй. Энд тулгаа өгсөн шүү дээ. Ягаад $450, ягаад $600 үнэтэй нүүрсийг эдгээр $70 зараадсан юм. Засгийн газрын хэрэглэх газар чинь жилдээ 4 удаа нөгөө өмнө тогтоод өгсөн байхгүй нүүрсний үнийг. Тэгээ эдгээр тогтоогдсон шүү дээ. Үеийн засгийн газар үеийнх чи авах үедээ шууд хэлэхэд бол 2016-7 оноос эхлээд нүүрсний үн чинь сэргэж эхэлж байгаа шүү дээ. 11-ээс 15 оны хүртэл нүүрс чинь бүр хог болсон шүү дээ. 1 тонн нүүрс чинь $26 болж бүр хог болчихсон. Тэнд ямар хулгай гарах юм? Хулгай гарахгүй. Боломжгүй байхгүй.
А тэр өмнө амар өндөр үед болохоор хулгай гарч байгаа. Өмнө хамгийн өндөр байсан үе чинь бол 2019 оноос эхлээл үнэхээр гайхамшигтай өссөн. За тэгээд одоо ингэ сүүлийн үед одоо өөрсдийнх нь яриан дээр улаан цан монголчууд дөрмж яриад байдаг юм тэгж яриад байгаа. Биржээр нүгсээ зардаг болсон чинь тэдэн их найдыг илүү олдог боллоо гэж байгаа байхгүй. Бид нар хулгай хийжээсэн гэж зарлаад юм сүг штэ чинь. Бид нар ингээд бирж буухад ингэ сайхан хулгай хийдэг байсан. Одоо л ингэ хулгай багассан. Худлаа. Өнгөрсөн жил 89 сая тонн нүрс Монголын хилдэрийг давж гаргасан. За энэс бол нэг 30 орчим сая тонн хувийн ишлүүд байгаа. За тэгвэл үлдсэн нүрсний чинь дийлэнх нь хөрөнгөний бирж зараагүй шүү дээ. 30 сая тонны нүрсийн хөрөнгөний бирж зарсан байхгүй. Үлдсэн нүрсийн тэгвэл яаж зарцсан гэдэг нэг асуулт гарч ирж шүү дээ. Яаж зарддаг юм бэ? Энэ офтекерэнүүд гэж яриад байгаа шүү дээ. Одоо тэр нөгөө 44 их найдын хулгайны дараа нөгөө нэрсийг зарлах гэж жагсаал гарч байгаа шүү дээ. Тэгээд тэр жагсаалын чинь дараа нэрсийг зарласан л та. Тэгээд гэрийг нийлүүлүүлээ гэдэг худлаа хийсэн. Гол залтуудын нууцаар үлдээсэн байхгүй. Тэр офтек гэрээний ард хулгайч явуулсан. Одоо тэр мухар төмөр зам байна тий. За энэ мухар төмөр зам хулгай дээрэм лөөрийн ард бол Монгол улсад бараг 100 тэрбум доллар алдсан байгаа шүү. 100 тэрбум доллар давна шүү. Энэ дахиад хохирлын хэмжээнээс жилээс жил өснө, нэмэгдэнэ. Тэгээ энэ хулгайг хийснийх нь хор гайгаар сая оюун эрдэнэ тэр хятадд хийж байгаа гэрээ чинь өрөө төлж байгаа шүү дээ. Монгол улс өрөө төлж байгаа байхгүй. Энэ худлааг нь болохоор Халтмаагийн Батулга гэдэг ингээд өөр чи хэлсэн шүү дээ. Жинко гэдэг тийм. Тэр хулгайчийн хийсэн лайгаа сууж Монгол улс одоо мухар төмөр зам барьсан. Энэ мухар төмөр зам Монголд жүрэгдсэн, Хятадд жүрэгдсэн. Тэгээд энэ хулгайчийн хийсэн үлийн үрээр сая тэр нууц гэр хийж байгаа байхгүй. За тэгээд энэ офтекерэн дээр энэ мухар төмөр зам байна. За тэгээд энэ сая энэ юу яаж байгаа штэ. Цогццгээс тэр наашгаа зүү дорногов руу нөгөө төмөр зам барьж байгаа штэ. Тэрний төмөр зам, тэгээд автоцсан байгаа. Сая тэгээд нэг баяжуулах үйлдвэр байсан. Тэрний офтекер. За тэр нефтийн хоолой татаад байгаа. Дорногов руу. Дорнодоос. За тэрний ингээд мөнгө. За тэгээд энэ дахиад зөндөө олон мөнгнүүд байгаа. Энэ гэрээнүүд бүгд нууц байгаа. Энэ офтек гэрээнүүдийн төлбөрийг нүүрсээр төлж байгаа байхгүй. Тэгвэл нүүрсээр төлөхдөө ялгаа байхгүй үнийн дүнгийн мунгааж өгöd байгаа байхгүй. Тэгээ сая миний нэрлээд байгаа Хятадд оюун эрдэнэ баталсан тэр гэрээ чинь бас яг энэ офтекертэй адилхан байхгүй. Энийг нэг сайн анзаараад харах юм бол бид нар нэг 2010 онд лөө тэгээд 11 онцлоо. Оны сайн санахгүй танаас санаж байгаа бичээрэй. Нөгөө Сүү Батулдын засгийн газар байж байхдаа 250 сая доллар шалхуудаа гаруйс зурж байгаа шүү дээ. Тэр чинь 5 сая тонн нүүрс өгнө гэж гаруйс зурсан байхгүй тухайн үед. Гэтэ үнийн дүнгийн оруулсан. Нүүрсний үн тэд гэж зарсан байхгүй. Тэгээд жоохон хөнгөлөлтөө маягаар. Тэгсэн нүүрсний үн унаад 26 доллар болсон чинь 3 засгийн газар 4 засгийн газар баг дамжиж нөгөө нүүрсээ төлж дуусгасан. Тэр нь 5 сая тонн биш 50 сая тонн болсон байхгүй. Одоо энэ 16 жилийн хугацаанд байгуулж байгаа хил холболтын төмөр зам дээр чи 900 за нэг их найт төгрөгийн тийм өртөг гарч байгаа юм шиг үлээ. Тэр төслийн өртөг бол өсөдөг юмуд байгаа. Гэтэл энэ 16 жилийн хугацаанд одоо нүүрсний үн унж яхад буцаад төлж чадахгүй байл энэ хэдэн жил төлөх юм бөөмөд. Тэгэд энэ чи одоо дахиад нэг яригадаад байгаа тэр нөгөө байнгын хороодуудын хурал дээрээс ингэ сонсож байгаа. Дахиад өөр олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийн нүүрсээр ингэ офтекер хийж байгаа мэнэ гэж сонсож байгаа байхгүй. Тэгэхээр 100 долларын үнэтэй гэрээг идэр 70 доллараар зардаг жишгэргүй дахиад орж хулгай хийж байгаа. Хамгийн заваа нь болохоор ийм хулгай хийж байгаа офтек гэрээний хямдхан нүүрстэй шүү дээ. Хувийн Монголын нүүрснүүд өрсөлдөж чадахгүй. Өмнө нь бас яг тэгсэн байхгүй. Бүх нүүрсний ухаанууд нам туссан шүү дээ. Чи Монголын энэ хямдхан нүүрстэй өрсөлдөж чадахгүй болсон байхгүй. За одоо тэгээд дээр нь бол одоо сая Хятадын бүгдээр татдаг улсын их хурл хуралдлаа. Тэрнгүүр хөгжил шинтгэлийн хороо тэр тайлан дүгнэлтүүд нь энэ гарч ийн л.
Гангийн үйлдвэрлэл бол ямарч нэг буурж байгаа юм байна. 50-70 сая тонн гэдэг юмнууд хальт яриад өнгөрсөн юм байна. Гэхдээ тэрнийг дагаад импортын худалдаа авдаг коксч сайн чанарын нүүрсний худалдаа авалтын хэмжээ буурсан байна. Одоо тэр гараадсан. Аль бисний тонн. За ер нь бол 25 онд бол Монгол улс 25-30 сая тонн нүүрс хятадд нийлүүлэх их юм билээ. Энд дээр зэрэгцээ хятадд бас дотооддоо хоёр том шинэ орд нэгдэж байгаа. Нэг нь бол одоо сая ер нь үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байна. Тэр логистик бүхнүүдээ холбогдсон, баяжуулах үйлдвэрүүд бүгдийг холбогдсон. Тэр уурхайн хүчин чадлын хэмжээ бол авраг штэ. Монгол улс ч одоо нэг улсын хэмжээнд түүхэн дээд амжилтаа 89 сая тонн нүүрс одоо хятад руу зарсан гэж яриад байгаа байхгүй. Тэгээ хятадд ч бол 100-аас 150 сая тонны нүүрс олборлдог уурхай бараг 15 6 шүү дээ. Өөр 100-аас 150 сая тонны нүүрс жилдээ олборлдог уурхай. Монголын хэмжээ бол бага байхгүй. Монгол улсын хувьд бол баталсан нүүрсний хэмжээ бол одоо дотооддоо шүү дээ. 27.8 тэрбум гэдэг. Дэлхийд баталсан нүүрс бол 2.2 тэрбум. Таамаг нөөц нь бол 130 тэрбум байгаа. Таамаг нөөцөө ягаад аль биесний болгож чадахгүй байгаа юм бэ гэхлээр нэг салбар нуунаад ингээл босхгүй байгаа байхгүй. Тэгээ үүнээс үүдэлтэйгээр хэрвээ бид нар энэ таамаг нөөцөө батлаж чадах юм бол бид нар одоо бараг 1000 жилийн нүүрс вэ шүү дээ. 1500 жилийн нүүрс. Гэхдээ жилдээ 100 сая тонн нүүрс зардаг байж шүү дээ. Яг одоогийн баталсан нүүрсээ зарах юм бол бид нар 500 орчим 600 жилийн нүүрс байна. Бид нар ийм бодлого яриаггүй байхгүй. Яг 100 жил ашиглах нүүрсний бодлого яриаггүй. Энээс болоод Монгол улсын нүүрсний бодлого унсан. Энэ нүүрсний бодлогыг дагаад Монгол улсын уулуурхайн бодлого унсан. Ийм л зүйл болоод байгаа. Ийм л хулгай яваад байгаа. Тэгээд 44 их найдын хулгайг бол Монгол улсын засгийн газар хийсэн. Өөр хэн ч хийгээгүй. Хулгай наан байсан гэхлээр би хэлээд энэ дахиад хэлээ. Нүүрсний үн $600 хүрээд ер нь $450 дундчтаа 3-4 жил үргэлжлэлээ. Хэд бид нар яагаад $60-аас $70 үнэтэй зараад ирсэн бэ нүүрсээ. Нүүрсний үнийг засгийн газар батлаадсан бохгүй. Засгийн газрын хэвлэх газрын дэргэд батлаасан. Нүүрс зарах журмыг засгийн газрын хэд батлаадсан. Тэгээ нэгэнтээ өөрсдийнх нь зарсан үнээр нь зарласан журмынхын дагуу худалдаад авчихлаа. Тэр нүүрсээ $100 зөөнө үү $1000 зөөнө үү энэ хувь хүний нүүрс байхгүй да. Нэгэнтээ худалдаа авсан юм уу би хэдэн төгрөгөөр яаж хиндэ авч зарах нь миний асуудал болоо хөрч штэ. Хэдэн машинаар яаж зөөх мүү энэ тусдаа асуудал байхгүй. Тийм ээ? Хэл хяналтын байгууллагын тэр хяналт шалгалт малгалт бол тусдаа асуудал. Тэрнгээр тэр хэдэн их найдын хэмжээний хулгай гарах боломжгүй. Тэн дээр бол нэг тодорхой түвшний авилгал байгаа. Гэхдээ Монгол улсын гайлчд бүгдээрээ хулгайч байж болохгүй боломжгүй. Монгол улсын хэдийн зэрэг бүгдээрээ хулгайч байх боломжгүй. Монгол улсын мэргэжлийн хяналт бүгдээрээ авилгач байх боломжгүй. Бүгдээрээ нэг юм дээр ижилхэн лөөр хийх боломжгүй байхгүй. Яагаад тэгэхээр энэ хуулиуд нь өөрөө нэг нэгнийгээ хяндаг системтэй хуулиуд байна. Нүүрсний гарал үүслээс ахуулаад шин чанараас ахуулаад гараад явж байгаа тоо бүтгэл явагддаг системүүд нь нэг нэгнийгээ хянахад зориулсан байхгүй. Тэгэхээр тэнд ажиллаж исэн албан хаагч нар юм уу эсвэл тэнд тээвэр хийжсэн хүмүүсээр дамжиж хулгай гараагүй. Ард түвшний юм байгаа. Гарсан бол тэрнийг хэдэн тэрбум төгрөг хүчээж магадгүй. Түүнээс их найд руу ч авах юм боломжгүй. Монгол ч бас улс шүү дээ. Улс واخгүй. Тэгэд өнөөдөр ингээд шүүхийн систем ингээд дайрдаг тий. Шүүх болохгүй байна. Шүүхийн систем нь биш ээ. Хуулийн тийм болгоцсон бохгүй да. Хууль нь нөгөө хулгайч нартай ээлтэй тэгээ авилгал албан тушаалын гэмт хэрэгтэн улс төрчингүүдтэй ээлтэй гэж хэлж байгаа шүү. Тэгсэн мөртөөсөө иргэдтэй халтаа болцсон бохгүй. Иннээсээ үүдэж нөгөө иргэдийн шүүхүүд итгэл шүүхээ дээдлэх тэгээ хуулиа дээдлэх энэ зүйлийг устгаад байгаа байхгүй. Ийм л зүйл. Тэгээ энэ бадарч ганц төмөр бичсэн байна. Яг одоо ингээд энэ лайв явж байгаа дээр дахиад бичээрэй. Би түрүү энийг сэдвийг яриад дууссан. Яараа Монгол улсад
хөрөнгө нийтийн албан тушаал эрх мэдэлтэн улс төрчдийн хөрөнгийг хураах хууль байгаа. Албан ёсоор дахиад хэлж байгаа хууль нь байгаа. Эрүүгийн хуулийн 22-ийн 10 дугаар зүйл, эрүүгийн хуулийн байцаан шийдэх тухай хууль, тэгээ шүүн таслах ажиллагааны тухай хууль гэдэг олон хуулиудаар хөрөнгө хураах ойлголт байгаа. Тэгэд энэ тусгаалan гарсан хууль тэр эрх мэдэлтэй хүн зориулаагүй байхгүй юу? Эрх мэдэлтэй хүмүүсээ өвдгөн доороо хэвтүүлэхлээр тэрнгээрээ дамжаад 3,500,000 иргэдээ өвдгөн доороо дарах зориулттай хуулиа. Энийг нөгөө нэг ойлгож сонсох хэрэгтэй байхгүй. Тэгээд би энэ Бадарч хан төмөрт зориулаад хэлчихээ энэ лайвыг эхнээс нь нэг цаг гаргаад бас үзчихээрэй. Би тэгээд энэ авилгал яаж буурдгийг арчилсан нийгэмд авилгал ер нь буурдаг тий. Монгол улс одоо арчилсан нийгэмтэй гэж яваад байна. Гэхдээ сая олон улсын байгууллагаас албан ёсоор бол дарангуул дорсон улс гэж зарлчлаа. Тэгээд энэ авилгалыг яаж бууруулдаг юм бэ? Яаж сөөрүүлдэг юм бэ? Ийм хууль гаргаж хийдэг юм уу үгүй мүү гэдэг талаар би энэ лайвын ихэнд аягүй тодорхой ярьсан байгаа шүү. Маш тодорхой ярьсан байгаа. Энэ арчилсан нийгэм өөрөө бүхэлдээ институтууд нь яг иж бүрнээр ажилладаг гэх юм бол тэр нийгэмд нь авилгал албан тушаал эрх мэдлийн гэмт хэрэг оршин тогтнох боломжгүй болоод байгаа байхгүй. За Монгол улс авилгалын индексээр 121-т бод шүү дээ. Тэгэхээр Монголын урталт нэг 120 улс байгаа байхгүй. Тэр улсууд яаж авилгалаа бууруулсан бэ гэхээр энэ арчилсан нийгмийг хөгжүүлсэн байхгүй. Институтуудын төвшөнд. Тэгээ орон нутгийн бие даасан байдал, иргэний хяналтын засаг гэж асар чухал засаг л байгаа. Тэгээ монголчууд нэг яриад байдгийн. Одоо энэ улс төрчид их аяг ярьж байгаа. Хэвлэл мэдээлэл бол 4 дахь засаг гэж ярьдаг. Энэ тийм биш. Энэ төөрөгдүүлээд байгаа байхгүй. Ер нь бол авилгал албан тушаалын гэмт хэрэгтний нэг сэтгүүч илрүүлээл зогсоочтой тийм юм ойлголт байхгүй. Энэ боломжгүй. Ямар ч боломжгүй зүйл байхгүй. Энэ иргэний хяналтын засаглал хөгжөөд эхлэх юм бол яг энэ арчилсан нийгмийн бас нэг ид исэн шүү дээ. Энэ орон нутгийн бие даасан байдалтай эрх мэдлийн төвлөрөлийг устгах яг ажиллах. Жишээ нь энэ иргэний хяналтын засаглал гэдэг чи юу хүлээд байгаа юм бэ гэхээр маш энгийнээр товчхон тайлбарлах би Америкийн нэгдсэн улсад бол Watch Dogs-ийн хууль гэдэг хууль байгаа. Энэ бол бүхэл бүтэн систем ажилладаг байхгүй. Энэ бол одоо хараат бус иргэний төрийн бус байгууллага шүү. Иргэдийн байгууллага байхгүй. Жишээ одоо ингэж штэ тий. Мэргэжлийн эдийн засгийн мэдлэгтэй гэмт хэргийг мөрдөн байцаадаг мөрдөн байцаагч энэ авилгал албан тушаалын гэмт хэргийг мөрдөж чадна. Жирийн нэг эрүүгийн мөрдөн байцаагч бол энэ улс дансан тий ийм авилгалын гэмт хэргийг идрүүлж чадахгүй. Боломжгүй байхгүй. Тэгэхээр эдийн засгийн аяг өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгээ олон улсын хөрөнгө оруулалттай холбоотой олон улсын swap тий олон улсын гүйлгээтэй холбоотой харилцааг ойлголттой тийм мэрэгжлийн гэмт хэргийн мөрдөн байцаагч мөрдөн байцаа. За тэрийг мөрдөн байцаагаад нотлох баримтыг бүрдүүлээд гаргаад ирэнгүүт тэрийг олон улсд болон Монголд ингээд сэтгүүчнэр хараат тус сэтгүүчнэр тий олон нийтэд цацж байгаа. За тэгээд тэр цацаад гаргаад ирсэн юмыг шүүхтээр авчиж шүүхийн өмнө одоо батлах хэрэгтэй болж штэ тий. Тэгээ энэ зүйл чинь нийлж ажилладаг байхгүй. Ямар ч төрлийн оролцоогүйгээр ажиллана. Тэгээ энэ төрлийн оролцоогүйгээр ажилладаг энэ хуулийг одоо Монголд нөгөө иргэний хяналтын засаглал гэж хэлдэг. Энийг ер нь одоо бий болох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөхдүүд ба штэ тий өөртөө яаж санхүүжих вэ гэж асуулт гарна зүй ёсны асуулт тий. Энэ нэгдүгürt олон нийтийн санхүүжилт дэмжлэг хандвар тусламж байгаа ажиллаж байна. Хоёрдугаар тэгэхээр саяхан ярьдаг 44 их найдын авилгалын гэмт хэргийн эсрэг гэдэг чинь уралдаад очиж хооронд өрсөлдөд мөрдөн байцаагаад. Тэгэхээр тэр мөрдөн байцаагч нарын чинь нөгөө нотлох баримт бүрдүүлэх боломжтой тий энэ хууль эрхцээ орчиндаас ингээд хийн л дээ. Эрүүгийн мөрдөн байцаа шийдэх хуулийн хүрээнд одоо энэ хувийн мөрдөн байцааг албазнуудыг ингээд тий төрийн зүгээс баримт материалтай танилцах энэ ингээд асуудлуудын дэмждэг тийм юмнууд гарч ирж байгаа. За тэгэнгүүт 44 их найдын хулгайг илрүүлснийхэн дараа тэд тодорхой шүүхтээр ялалт байгуулна гэдэг чинь энэ гэмт хэрэг муу юм байна гэдгийг нотлох байхгүй. Одоо авилгатай тэмцэх газар гарч ирэхгүй гоц, прокурор гарч ирэхгүй гоц. Тэр чинь яагаад юм гэхээр 44 их найдаас яг одоо 2 их найдын нөхөрлөлт тэдний бүгдийг хэлгүй болгож штэ шууд утгаараа. Инженер бол юм баггүй. Тэгээ төрийн албаа гэж бол төрийн эсрэг гэмт хэргийг илрүүлдэггүй юм. Эрх мэдэлтнүүдийн гаргасан эрх мэдэлтэй холбоотой хамгийн өндөр албан тушаалтай холбоотой авилгалын асуудлыг илрүүлдэггүй байхгүй.
Тэгэхээр нөгөө төрийн бус байгууллага бол илрүүлчихдэг. Америкт байсан яг ийм Америкийн одоо хамгийн хүнд үе чинь нөгөө нэг 1910-аас 1930-аад оны төсөл байхгүй. Тэр үед л асар их хулгай дээрэн болдгоосон. Одоо нөгөө хуурай хуул гэж ярьдаг те архины эсрэг тэмцэжсэн үе байхгүй. Тэр үед бол ерөөсөө Америкийн нэгдсэн улсыг баг маасан өдөртөжсэн те. Одоо конгрессийн тийм гашуун туршлага байгаа байхгүй. Тэрийг дарж ясан түүх нь бол 1950-аад оны төсөлийн хүртэл тэмцсэн баг 20 жил. Гэхдээ энэ хуулиудыг ярьсан байхгүй. Орон нутгийн бие даасан байдлыг хөгжүүлж чадчихна. Энэ хараат бусаар штэ те хууль эрх зүйн орчныг дэмжиж тэгээд иргэний хяналтын засаглалыг хөгжүүлсэн байхгүй. Тэгэхээр 44 их найдын хулгай ингээд ойлгомжтой болоо гараад ирэнгүүт нөгөө хараат бус мөрдөн байцаагч нар чинь нөгөө өмгөөлөгч нар чинь нөгөө сэтгүүлчнэр чинь нээлж ажилтдаг байхгүй багаараа төрийн бус байгууллагын хэлбэрт ажиллаж штэ. Тэгээд гарч ирээд тэр чинь илрүүлээд одоо энэ боловсролын хулгайч гэдэг юм хөгжлийн банкны хулгайч гэдэг юм уу одоо энэ төрийн банкны тухай нэг ч ярихгүй байгаа. Миний ард асар том хулгай байгаа. Энэ нөхдүүд чинь гарч ирээд ажилланаа. Тэгэхээр тэр хөрөнгө мөнгөний чинь хууль шийдэхлээр нөгөө ял завчдаг 40 сая төгрөгийн хууль чинь байхгүй болчих юм бол хөрөнгийг хураг авчна. Хураг авчна. Буруу аргаар хөлдсөн бүх хөрөнгүүдийг хураачна. Дээрэс нь энэ гэмт хэргийг эдрүүлсэн тэр баг чинь хуулиар зарсан тодорхой хувь авчдаг байхгүй. Тэгэхээр Монголд байгаа бүх төрлийн хулгайны эсрэг ийм баг ажиллаад эхлэх гэж боддоо. Тэ? Бүх төрлийн авилгал албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой гэмт хэргийн эсрэг баг ажиллаад эхэлнэ шүү дээ. Одоо жишээ нь зөвхөн төр дагсан авилгалын эрх ашигын гэмт хэрэг байгаад байна уу бас үгүй. Одоо жишээ нь энэ юун дээр ингэж явж байгаа. Автоеврын хэрэгслийн даатгал дээр асар том лөөр яваад. Асар том лөөр явж байна. Яг үндэ бол эцсийн үндэ иргэн хүн хохироод байгаа байхгүй. Тэгвэл энэ чинь эсрэгийн саяын иргэний хяналтын засаг чинь шууд ажиллана. За жишээ нь одоо энэ Улаанбаатар Дархан хоёрын хот хоорондын зам автозам барьлаа шүү дээ. 200 орчим хүн нас орлоо. Хэдэн мянган хүн машин техник өмч хөрөнгөөрөө хохирлоо. Зөндөө олон хүмүүс дахир дутуу боллоо. Тэгэхээр энэ арчсан нийгэм мөн бол тэр хүмүүсийн хохирлыг багдуулдаг. Арчсан нийгэмд иргэн хүн хохирж болдоггүй тийм нийгмийн тухай ойлголт. Иргэний эсрэг ерөөс нэг ч юм байж болохгүй. Тэгэхээр саяны ярьж байгаа иргэний хяналтын засаглал чи ажиллаж байсан бол тэр автозамыг санхүүжүүлсэн, хянсан, гүйцэтгэсэн бүх байгууллагынх нь хэн буруутай вэ гэдгийг нотлохоор шүүхийн өмнө авчирдаг байхгүй. За тэгээ шүүхийн өмнө авчирчингууд энэ хохирлыг багдуулах асуудлыг шийдвэрлэждэг. За ялгаа байхгүй тэр одоо автоеврын хэрэгслэр яваад байгаа тэр лөөрүүд юм тий. Энэ иргэдийн нийтлэг эрх ашигын зөрчил төрөх юм бол тэрэндээ нөгөө иргэний хяналтын засаглалч ажиллаад эхэлж байгаа байхгүй. Тэгээд энэ автоеврын татварын байгууллагуудад биш даатгалын байгууллагуудад дамжиж явж байгаа лөөрийг идрүүлэх юм бол нөгөө хохирогчдын хохирлын багдуулах асуудал шийдэгдэж явчихдаг. Ийм юм руу явдаг засаглалын хэлбэр нь өөрөө арчсан нийгэм байдаг засаглал. Арчсан нийгэм бол өөрөө авилгачдыг байхгүй болгодог. Эрх мэдлэлтний эрх мэдлийг хязгаарладаг ийм л засаглал واخгүй юу. Тийм учраас би алтан гэрлийг энэ лөөрөө хийгээд байна. Энэ бол шүү дээ нийгмийн ойлгоогүй байна. Энэ бол барууны либерал үзэл баримтлал гэдэг юмыг огт ойлгоогүй хүн байна. Энэ бүрээс ямар ч ойлголт алгагүй. Энэ хүний ярьж байгаа зүйл бол фашизм ярьж шүү. Би тэгээд рэл хийцээ. Тэрэн дээр нь хүмүүс илдүүлсэн учраас өнөөдрийн лайвыг хийгээд байгаа шүү. Тэгээд яг хуу энэ лайв маань би бас яг хуу ингээд яг хуу одоо бол надад бас цөөхөнд хүн үзэж байгаа л да. Би анх ингээд фэйсбүүк дээр үзэл санаагаа илэрхийлээд явж байхад аюу цөөхөлөл байсан юм гоосаа. Миний юм хүмүүс үздэгчгүй байсан. Одоо бол 2-3 жилийн өмнөхийг харьцуулбал миний үзэгчл аюу өсчээд байгаа. Би бас намайг дэмждэг хүмүүстээ бас бүгд баярлалаа гэж хэлье. Тэгээ өшөө олон хүнд хүрэх бас шаардлагатай л да. Ер нь бол яг нийгмээ бид нар ойлгохгүйгээс болоод нийгмээ устгуулад байгаа. Нийгэм устгахтай гэх юм бол юу болдгоо гэхэлэр дэлхийд дээр тийм олон төрлийн нийгэм байхгүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэ. Хаант засаглах үе нийгэм бай. Арчсан засаглах бүхий нээлттэй нийгэм бай. Тэгээд дарангуулын засаглал. Юус ийм гурван төрлийн сонголт байгаа бид нарт. Тэгээд арчсан засаглал болохоор иргэнийхэн төлөө байдаг. Бүх хууль дүрм шийдвэр
гүйцэтгэлүүд нь иргэнийхэн төлөө байдаг. Тэрийг хангадаг институтүүд ажилладаг. Тэгвэл дарангуулын засаглалт бол тийм олон төрлийн институт зэрэггүй. Тэнд бол зүгээр таны сайн сайхны төлөө энийг ингэж тэмцэн, энийг ингэж зогсоон, энийг ингэж шийдэх, энийг ингэж хязгаарлана гэсэн яриа байдаг. Ер нь та нар гэхдээ нэг юм бас бид нар нэг юм их олон талаас их бодож явах хэрэгтэй. Энэ тэмцэн гэдэг яриа бол амар худлаа яриа. Архитай тэмцэн, авилгалтай тэмцэн, тий. Айгүй олон юмтай тэмцэж байгаа шүү дээ ер нь л. Чадаагүй гоц. Чаддаггүй байхгүй. Энэ тэмцэн гэдэг яриа бол дандаа худлаа яриа. Тийм байдаггүй. Зүгээр институтуудын угсраад бай. Тэр институтуудыг угсраад эхлэх юм бол арчсныг юм өөрөөгөө цэвэрлээ явчихдаг байхгүй да. Хараа тус байдлыг бий болгоод даргын их мэдлийг байхгүй болгоод өөрөөгөө л цэвэрлээ сайжруулад байна. Хин нэгэн улс төрчөөс царай алдах шаардлага байхгүй. Хин нэгэн хүнээс гуйх шаардлага байхгүй. Өөрөөгөө цэвэрлдэг байхгүй. Одоо тэгээд нэг ингэж штэ хөгжүүлнэ гэж ярьж штэ. Улаанбаатарыг хөгжүүлнэ, Монгол улсыг хөгжүүлнэ, монголчуудыг хөгжүүлнэ. Энэ бас яг худлаа ярьж штэ. Шал худлаа яриа. Дэлхийд дээр юусе хин чинийг хөгжүүлж чадаагүй. Хизэж чадаагүй. Боломжгүй зүйл. Юусе хүний хөгжүүлнэ гэдэг чинь худлаа зүйл штэ. Хүн өөрийгөө л хөгжүүлнэ. Харин хүнд хөгжих боломжийг олго. Хүнд сурч мэдэх боломжийг олго. Хүн ажил хөдөлмөрөөр эрхлэх боломжийг олго. Наад татвараа бууруул, цөөрүүл. Тэ? Хүн хараат уус байх боломжийг олго. Хүн ажил хийчихэд мөнгө авч чадахгүй тэр мөнгийг олж өгдөг боломжийг нэм. Ажил гүйцэтгэсэн компаниуд мөнгө авч чадахгүй шүү дээ. Дөөртүүлээд. Тэр мөнгөө яаж олж авдгийг хууль эрх зүйн орчныг сайжруул, нэг нэгнийгээ дөөрддөг болго. Хүн орлого нь нэмэгдээд байх юм бол хүн дутаадаа энэ гэрт амьдраагүй шүү. Хүн орлого нь шүү дээ тий. Дутаад байгаа учраас дутаадаа биш шүү. Тэр модон жолон чи бааз шигээгүй шүү. Хүн дутаадаа тэр нүүрс төлөөгүй шүү. Орлого л нэмч. Орлого нь яаж нэмдэг гэхлээр төрийн оролцоогүйгээр нэмдэг болохоос төрийн оролцоогоор нэмдэггүй шүү дээ. Өнгөрсөн жилд би ингээд лайв хийдэггүйсэн. Facebook дээр их бичдэг байсан. За тэгээ Club House-ийнхаа найзуудтай их ярьдаг байсан. Тэгээд яг гоо би ч нөгөө өөрөө тийм хоббигоор эдийн засаг нийгэм гадаад дотоод эдийн засаг шүү. Гэхдээ эдийн засаг маань тийм ганцхан Монголын эдийн засаг уншаад байгаа юм биш. Ингээд судалдаг, уншдаг, байнгын цаг зав тэнд зориулж байна юм бол. Одоо заримдаа үр хүүхдүүдэд цаг зав зогсож чадахгүй уншиж байна. Гэхдээ нүгээрээ ингээд өнгөрөөд байгаа юм биш. Нэг юм айгүй харамсалтай нэг юм хэлэх гээд байгаа юм. Монгол улсын эдийн засаг дахиад мууднаа. Дахиад муудна. Дахиад хүндэрнэ. Дундаж орлоготой иргэдийн орлого муудна. Нэн ядуу иргэдийн тоо нь өснө. Энэ бүр гацаагүй болчих гээд байна л болчиход байна л та. Гэтэ хохирол багтаа яаж давах уу гэдэг сонголт байгаа. Түүнээс энийг тойрж гарна гэсэн ойлголт байхгүй ч. Одоо энэ аптек гэрүүнүүдийн төлбөрт төлж байгаа нүүрснүүд 30 орчим сая руу орцсон байна. Тэгээ сая одоо энэ хаттын засгийн газартай байгуулж байгаа гэрээ чинь хэдэж байгаа юм мэдэхгүй байна. Энэ нүүрснүүдийг Монгол улс гэрээний үүргийнхээ дагуу төлнө. Хүсэн зүсээгөө төлнө. 15 жилийн өмнө 1 тонн нүүрсийг олбордог өөрийн өртөх нь $11 байлаа шүү дээ. 5 толгойн баруун зүүн цахиж чинь. 1 тонн нүүрсийг олборлохын тулд $11 зарцуулдаг байсан. За тэгээд тэрийг тээвэр логистикээр холбослоор $27 болдог гэсэн. Одоо ч $50 гарчихэд шүү дээ. Одоо $70 гарчихэд шүү дээ. Нүүрсний хүч $50 ч байгаа байхгүй юу? Энийг сайн ойлгоорой энэ гараа. Нүүрсний өөрийнх нь одоо хил дээр явж зарж байгаа өртөх нь $70 гарчихэд. Тэгэхэд нүүрсний зах зээлийн үнэ одоо $60 байгаа, удахгүй $50 болно. Тэгээ тоон тутмаас бид нар ийм алдагдал гарна. Тэгэхээр төрийн өмчт компани чи энийг нөгөө нэг баялаг эзэмшнэгээд өнгөрөөд байгаа хөөрөөд байгаа нөгөө иргэдэн төлнө шүү дээ. Иргэнийхэн дагуу бид нар төлнө. Тэр нүүрсийг өгнө. Муу гэрээгээ сайн гэрээ гэсэн ойлголт байхгүй. Гэрээд бол гэрээ. Нэгэнт хийгдсэн гэрээ юм чи бид нар энийг өгөх л үстэй болно. Одоо тэр нэг хиттийн засгийн газартаа хийж байгаа гэрээг ч гэсэн өгч таарна. Ажил болтой явах хэрэгтэй. Харин энэ гэрээг зогсоосон хүн чинь алтмаагийн батлах байхгүй.
Нэгэнт хийсэн гэрээг зогсоосны дараах гардаг хохирол нь тэр 100 тэрбум доллар давтсан шүү гэж би хэлээд байгаа чинь тэр шүү дээ. Одоо дараагийн хохирол нь ингээ орж иж байгаа. Би түрүүнийг бас нэг сони юмэлсэн шүү дээ. 5 сая тонноор 250 сая тонны долларын Чалкогийн гэрээг төлнө гэж явжсэн чинь нүүрсний өмнө бид нар 50 сая тонн нүүрс төлсөө. Тэгтэл одоо яг энэ давтагдах байхгүй. Төрийн өмчөө уурхаа гэдэг чинь ийм л зүйлийг хэлээд байгаа юм. Одоо дахиад нэг төрийн өмчийн уул уурхаан гамшигыг би дахиад 5 дахь удаа жишээд хэлье. Энэ надад зөндөө олон жишээ байгаа шүү. Би зөндөө олныг ярьж чадна. Ганцхан Эрдэнтийг ярихгүй, ганцхан 5 дахь ярьж чадахгүй. Би дахиад энэ уул уурхаагаар дамждаг энэ төрийн өмчт уул уурхаагаар явж байгаа лөөрүүдийг дахиад энэ сая нэгэн шүү. Одоо энэ улс төрчдийн орсон хар гайны гэрээгээс болоод эдгээр тоон тутмаас 10 доллар төлөх юм уу 5 доллар төлөх юм уу мэдэхгүй алдагдaltaа төлнө юм. Тэрийг улсын төсөв төлнө. Улсын төсөв гэдэг чинь та бид нар бүгд өнөөдөр төрж байгаа хүүхэд ч юм уу. За дахиад нэг заваа юм болохоор шүү дээ тий. 5 толгой уурхааг олборлох өртгийг би түрүү 11 долларыг хэлж штэ. Энэ 11-2 жилийн өмнө одоо тэр 3 компани консорциумаар 3 улсын компани хамтарсан консорциумаар өргөн барьж ирсэн төслийн ач холбогдол энэ дэр өгдөг байхгүй. 1 тонн нүүрсийг 11 доллараар олборлж байгаагийн 50 жилийн дараа өртгийг тогтмол байж явахыг энэ уул уурхайн компани засаглаж нэрлэдэг гэдэг байхгүй. Одоо энэ хараа 11 жилийн өмнө Халтмаагийн Батулга Зандахуугийн инх хот гэдэг энэ лөөрчнгуудыг 5 толгойг завааруулад Минцайхны Инксайхны гэрээ гэдэг бодлуулж яхад ба шүү дээ. Тэр үе 1 тонн нүүрсийг олборлох өөрийн өртг нь 11 доллар гэсэн. Одоо уурхаа дээр нь 25-6 доллар болчиход шүү дээ. Энэ удахгүй дахиад нэмэгдэнэ. Энэ яагаад нэмэгдээд байгаа юм гэхлээр чинь энэ уурхаа яснаас болж нэмэгдээд байгаа байхгүй. Төрийн өмчөд уурхаа гэж яриад байгаа байхгүй. Манай уул уурхайн салбарыг Халтмаагийн Батулга энэ Зандахуугийн инх хот дээр чинь баялаг бүтээдгүүг доромжлоод өгдөг шүү дээ. Энэ баялаг байсан байхгүй. Баялаг бүтээг үйлдвэрлэх процесс байсан байхгүй. Энэ өөрөө шинжлэх ухаан байсан байхгүй. Тэг хин дуртай хүн шинжлэх ухааныг тайлбарлахлаар ийм юм зүйл болоод байгаа. Тэгэхээр одоо боддоо 50 жилийн хугацаанд жилийн нэг 0.5-аас 0.8% дундчийн өсөлттэйгээр энэ уул уурхааг өртгийг өсөхгүй авч явах вэ? Яаж авч явах вэ гэдэг чинь өөрөө шинжлэх ухаан байхгүй. Үндсэндээ 50 км-ийн радиуст байгаа уурхаа штэ энэ одоо 5 толгойр юм гэдэг чинь тийм. Тэрнийх нь 4 км-ийн радиус дотор нь бол ухаан одгол байгаа. Үлдсэн 45 км-т нь бол 5 толгой байгаа штэ бусад нь. Тэгвэл энэ баруун зүүн цанх нийлээд ойролцоогоор 200 жил ажиллах хэрэгтэй байсан. Ер нь 150-аас 200 жил ажиллах хэрэгтэй байсан бохгүй. Одоо энэ ажиллаж байгаагаас нь болоод магадгүй 10-15 жилийн дараа энийг ашиглаж чадахгүй болно. Тэр доор нь үлдсэн нүүрсийг олборлох боломжгүй болно. Энэ нүүрс гэдэг чинь тэр чигээрээ бүгдээр ижлэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн биш байхгүй. Маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн байна. Тэ шин чанаруудаас хамаарат химийн олон төрлийн шин үнслэг, чигшилг, тэ тослог, мослог гэх нэг хөхөржилт гэдэг бүх олон төрлийн юм. Энийг нийлүүлж хог хаяглаас нь салгаад боловсруулад тэ эрчим хүчтэй өөрийн эрчим хүчтэй сангамжтай тэ тээвэр логистиктэй ийм зохицлборыг урт хугацаанд яаж авч явах вэ гэдэг тооцооллыг ярьсан баггүй. Тэгээ энэ тооцооллын эдгээр чинь ингээд дур зургаар нэг хурж очиод ухаад авчдаг гэдэг үлгэр нь одоо явж байгаа. Тэгээ 11 доллар байсан шүү. 12 жилийн өмнө. Одоо 25 доллар, 26 доллар болсон. Одоо хил дээр очих үнэ 70 доллар болсон. Энэ бүгдээрээ авилгал төрийн өмч ийм л байдаг. Ерөөсөө дэлхийн түүхэнд ойрын биш үү те. Бараг 5-6 жилдээ яагаад ч дампууруулж чадах боломжгүй байсан уурхайг одоо дампууруулна. Дампуурдын өртгийг улсын төсөв дээр бүгдээрээ үүрнэ. Бүх хүн үүрнэ, Монгол улсын бүх хүн үүрнэ. Төрийн өмч ийм л байдаг. Та нар нэг 100 мянган төгрөг аваад баярлаадсан шүү дээ. 100 мянган төгрөг аваад. Заримдаа ч юу л нэг нэтлэмэдэн билүү. Сонгуулийн үеэр чинь 200 мянга аваад. Баярлалаа. Төрийн хишиг мишиг гэсэн. Үгүй шүү дээ найзуудаа. Одоо энийг даблж төлнө. Ягаад тэгэхээр тэнд аптекерэнүүд хийцэн байгаа. Монгол улс гэрээний үүргээ биелүүлэхгүй Монгол улстай нэгж гадны улс ажиллахгүй. Тэнд Хятад, Солонгос, тэр Америк, Канада, Орос хинж ялгаагүй. Эдгээр гадныхантай ингээл хамтрал ажилласан бол гэрээгээ биелүүлэх үүрэгтэй.
ийм эмийг тооцохгүй хийдэг хүмүүс бол авилгач улс төрчд байдаг юм аа. Ийм эмийг би эсэргүүцээд ингээд чадлаараа орилоод байгаа юм. Чаддаг хэмжээгээр. Миний хүч нөлөө бол үнэхээр муу байна. Маш муу байна. Тэгээд тодорхой төвшөнд бас хүмүүстэй ойлголт төрөх гээд би одоо фэйсбүүкээ 3 жилийн өмнө өөрийнхөө одоо хаалттай хувийн фэйсбүүкээ нээлттэй болгоод явсан. Одоо бас ингээд 8000 гаруй найзуудтай болцсон байгаа. Тэгээд цөөхөн хүн үзэх нь хамаагүй. Одоо олуулаа болцсон юм чи болж эхэлж байгаа юм чинь. Тэгээд сайхан шеэр хийж туслаараа гэж нэг. Ер нь бол улс төр бол иргэний оролцоо байдаг шүү. Ачсан нийгмийн улс төр бол иргэний оролцоо. Иргэд нь оролцдог улс төрт юу болдгоо гэхлээр улс төрчд нь ёс зүйтэй болдог байхгүй. Улс төрчд нь иргэдэд хүндэлдэг, айдаг, ичдэг болдог байхгүй. Тийм ээ? Улс төр бол бохир зүйл ерөөсөө биш шүү. Улс төр бол цэвэрхэн зүйл. Яагаад бохир болоод байна гэдэг чинь бид нар бол одоо өнөөдөр ачсан нийгмийн ойлгоогүй. Ухаандаа энэ ачсан нам дотор байгаа ачсан намын нэрээр гараад ирсэн Монгол улсын хууль зүйн сайд өнөөдөр ачсан нийгмийг устгах процесс тэгээд оролцоо явж. Тэгээд барууны үзэл санааг дэвслээд явж. Тэгэд ийм юмнуудыг зогсоогоод тий өнөөдөр Монгол улсын засгийн газар шиг ийм гутамшиг өнөөдрийн засгийн газар гэлж байгаа шүү. Ийм гутамшигтай засгийн газар ер нь байгаагүй. Ер нь бол муу засгийн газар байсан л та. Гэхдээ энэ бол үнэхээр одоо Монгол улсын түүхэнд яг Монгол хүний эсрэг, Монгол улсын эсрэг бүр дайсхинж шүү дээ. Одоо бид нар энэ эргэж байгаа цохилтонд бол одоо нэг хараадаг оюу толгойхон буйнаар тодорхой цохилтын даана. Тэгээ Монгол улс яг хөтэ оюу толгой байхгүй байсан бол нэг жилдээ нэг 350-60 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг улс шүү дээ. Одоо оюу толгой далдуурхаа ингээд бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэх юм бол 2 сая тонн орно. Одоо сая 600 мянга сая 700 мянган тонн руу орцсон байна. Энийг хийсэн хүмүүсээ үзье яддаг. Одоо энэ 2025 оны хагас жилээс эхлээд Монгол улсын эдийн засгт байгаа бүх мөнгөний зэв. Бүх мөнгөний. Одоо эдний яриадсан 22 тэрбум доллар биш шүү. Энэ одоо байхгүй болно. 10 орчим тэрбум доллар нь ойролцоогоор нүүрсний зах зээл дээр байгаадсэн юм. Нүүрсний зах зээл дуусч байна. Одоо үлдсэн мөнгнүүд нэг аптекэрийг ингээд лөөрийнхөө мөнгөөр төлөвлөдөг юм. Тэгэхээр энэ дутагдлын ард байгаа үлдсэн бүр нийт мөнгөний чинь бараг 70% яг шууд хэлье. Сайхан бэлэг гэдэг хүний буян штэ. Бүгднгийнхэн хараадаг сайхан бэлгийн хийсэн ач буянгаар одоо өнөөдрийн тийм Монгол улсад орж иж байгаа бүх мөнгөний чинь дийлэнх юм штэ. Эрдэнтийг энэ хүн авчирсан. Эрдэнтийг 49%-ийн Оросоос авчирсны хүчинд Эрдэнэт дахиад 40 жил 50 жил ашиглах нөөцтэй болсон. Нэг төрийн өмч хийгээгүй, хувийн өмч хийсэн. Эрдэнтийн нөгөө хараалгад 49% хийсэн. Эрдэнтийн 49% хувийнханд нэг хүчинд Эрдэнэт баяжуулах үйлдвэрийн хүчин чадлын 40 мянган тонноор нэмэгдсэн. Нэг Эрдэнтийнхэн төрийн өмчийн хийгээгүй. Тэгээ хувийн хвшлийн хөрөнгөөр болтойгоо хэлсэн. Одоо тэнд худалдаж авч ирсэн 400 сая долларын давцсан хэмжээний авилгал явж байгаа шүү. За оюу толгойг дубаан төлөвлөгөөг хийж чадаагүй Монгол улсаас Рио Тинто гарч авах гэсэн. Рио Тинтог Монголд авч үлдсэн хүн чинь сайхан бэлэг. Сайхан бэлгийн хүчинд өнөөдөр Рио Тинтогийн оюу толгойн Трюко хэлстэй бүтээн байгуулалтанд дууссан өнөөдөр далдуурхаан ажиллаад Монгол улсын зэсийн баяжмтын гацс нь нэмэгдсэн явж байгаа шүү дээ. Одоо тэгээ хараагаад байл л. Одоо түрүүнээс хойш би нөгөө 2017 оноос хойш шүү дээ тий. Монгол ардын нам, Лувсан намсрын оюу эрдэнэ энэ Нямбатар гэдэг нөхдүүд шүү дээ тий. Монгол улсын эдийн засаг, нийгмийн эсрэг, иргэний эсрэг хуулиуд батлаадсан гэж яриад шүү дээ. Өмнө нь болохоор энэ хуулиудын нөгөө хараагаад байдаг элбэг дөрч чинь хинхэн хийсэн бохгүй даа. Иргэнийхээ төлөө их хуулиудыг чинь элбэг дөрч хийсэн байсан юм. Гэхдээ суурьуудын тавьж ирсэн. Дөнгөж суурин тавьд эхэлжсэн. Энийг устгаадсан бохгүй даа. Одоо маш олон хуулиуд нь өөрөө иргэнийхээ эсрэг болсон бохгүй. Иргэний эсрэг гэдэг чинь нийгмийн эсрэг болоод байгаа бохгүй. Иргэн тий жирийн иргэд нь амар хатуу хуулийн дотор орцсон ба шүү дээ. Тэр ямар ч зөрчлийн асуудал байсан ч ялгаа байхгүй, жижиг ингээд эрүүгийн гэмтрэг байсан ч ялгаа байхгүй. Иргэдэд бол хууль аягүй хатуу болсон.
Адагтал авилгач албан тушаалын эрх мэдэлтэнгүүд улс төрчдөд энэ хууль нь инэрэнгүү болсон байхгүй юу? Ял завших боломжийг бий болгоцсон. Энэ 2017 оноос хийсэн үйл ажиллагаа. За би тэгээд айгүй удаан ингээд лайв хийчихлээ. Энэ удаагийн тэгээд ингээ өндөрлүүлээ. Тэгээд би бас tagad цөөхөн ч гэсэн хүмүүс айгүй нөхөж үздэг юм байлээ. Бүгдээрээ сайхан шеэрлээрэй гэж ингэ лайваараа хүсье. Би тэгээд бас өөрөө нэг хэд хэдэн рэлүүд тастаа тавьчихна. Тэгээд нийгмээ бол хамгаалах нь бол бидний л хийх ёстой ажил шүү. Монголчууд өөрсдөө нь хийх ажил. Өөрсдийнхөө эрхчлөлийг хамгаалах бидний л хийх ажил. Тэгээд эдийн засгийн чөлөөт байдлыг хамгаалах нь бидний л хийх ажил. Энийг хэн нэгэн хүн бидний өмнө хийж өгөхгүй. Тийм болохоор одоо яг энэ яриагаар ингээд энэ удаагийн лайваа дуусгах. Би энэ богинохон лайвыг нь хийж чадахгүй байгаа юм. Ягаад гэвэл энэ чинь айгүй өргөн том сэдв байхгүй. Энийг өөр задлаад яриул бас маш олон зүйлүүд байгаа. Бид задлаж ярьж байгаа уусаа харах нь чадахгүй байгаа. Ер нь бол цаашлаад бол яг гоо ажил төрөл өмнө болцоотой болчиход их юм бол энэ оюун эрдэнэ засгийн газар огцроод нэг энэ айгүй богино хугацаанд хурдтай угсрагдаж яваа дарангуулыг тооруулж чадах юм бол би бас нэг хөдөө орон нутгаар өөрөө одоо бас боломжоор хүмүүстээр ингээд уулзаад явах юмсан гэдэг бодоод өгдөө. Нэг 2-3 удаа туршиж үзсэн хөдөөний хүмүүстэй очиж уулзаад аюух сайхан хүлээж авдаг юм билээ. Тэгж нэг юм бодоод байгаа энэ арчлан нээлттэй нийгэм гэж юу юм бэ? Нийгэм гэж юу юм бэ? Энэ барууны үзэл санаа гэж юу юм бэ? Социализм гэж юу юм? Коммунизм гэж юу юм? Социал демократ гэж юу юм? Тэ? Либерализм гэж юу юм? Либертар гэж юу юм? Тэ? Консерватизм гэж юу юм? Фашизм гэж юу юм гэдэг. Бүгдийн тус тусны ялгууд би одоо бас нэг бас хүмүүст нэг өөрийнхөө төвчөнд ингээд ойлгуулахаас ингээд бодож байгаа. Би бол тийм академик төвчний мэдээлэл өгöd байгаа биш шүү. Суур ойлголт өгөх гээд яриад байгаа шүү. Ер нь иргэн болгон бас нэг юм суур ойлголттой болоод ирэх юм бол нэг сайн зүйл нь юу юм гэхэлэр улс төр нийгмийн суур ойлголт иргэнд бий болоод ирэх юм бол улс төрчд хууртаа ойлоод эхэлж байгаа байхгүй. Тэгээд энэ их сайн зүйл. За тэгээд яриад ах юм шиг тэгээд өндөрлөө. Тэгээд айгүй ч хийж явах хэрэгтэй. Их олон хүмүүс бас намайг ингээд лайв хийгээч гэж хэлсэн. Энэ лайв студид хийсэн лайвууд чи хайтах юм болсон. Тэгээд дараагийн лайвуудаа хий гэдэг. Одоо энэ яриад байгаа бичээд байгаа зүйлүүдээ нэг 2 сэдв болгоод хийчих гэдэг гэсэн. Би ер нь 2 сэдв болгож болохгүйсэн юм. 1 сэдв болох гэсэн юм. 1 сэдвээ дангаар нээсээр гадаг явах гэсэн. Би тэгээд 2 сэдв ярьлаа. Нэг нь бол энэ өмч хөрөнгө хураадаг хууль бол эрх мэдэлтэн авилгалч албан тушаалтны өмчийг хураах зорилготой биш ээ. Авилгаттай тэмцээд байгаа хууль биш ээ. Энэ эцсийн дүндээ иргэнгийн иргэдээр дамжиж иргэний нийгмийг дарангуул даваачих зорилттой хуулиа гэдгийг нэгдүгээр задлж тайлбарж ярьлаа. Хоёрдугаар зүйл нь болохоор энэ төрийн өмчт одоо 34-өөс 50% наавна гэдэг одоо нийгэмээр хавтгай явж байна. Уул уурхаагаар дамжиж явж байгаа энэ төрийн өмчийн компаниудын алдагдлыг талаар товчхон ярьлаа. Тэгвэл төрийн өмч гэдэг чинь өөрөө ямар аюултай зүйл вэ гэдгийг бас ярихыг хүслээ. Дараагийн ээлжинд бол одоо би дахиад хэд хэдэн сэдвүүд одоо ярихад төлөвлөсөн байна. Эдийн засгийн чиглэл рүү одоо хандуулж тусдын ярих гэж бодохлоор бас өсвөр болох юм билээ. Тэгэхээр сэдв болгондоо саях шиг ингээд эдийн засгийн ашиг төлөвлөлтөнд тусна ингээд яриад ирэх гэж бодоод байгаа. Тэгээ өөр бас нэг янз янзын сэдв сонирхож байгаа хүмүүс маань бичээд байгаа. Би бол зүгээр чатуудаа уншдаг бас биш. Уншихаасаа гадна дийлэнхт нь хариу өгөхийг хичээдэг. Заримтай сайхан хэрэлдэн. Заримтай нь бол янз янзаар ингээд өгөөдөж бичиж байгаа. За мэдээж үзэл санаа нийлээд дэмжиж байгаа хүмүүстээ би бол дийлэнхт нь бүгд лайктараа явуулдаг. Тэгээ барууны үзэл санаа бол дэлгэржээж Монгол улс дэлхийн жишгтээ иргэнийхэн төлөө тийм нийгэм л болно. Гэдгийг дээр энэ хөгжлөөрөө гайхуулж байгаа, манлайлж байгаа хүмүүс улс орнууд чинь бүгдээрээ л тийм байгаа. Тэгээ би бол одоо шинээр зохион бүтээж бол угсаж ирээгүй. Тэнд бол аль хэдийн хэрэгжүүлээд 300 жилийн өмнөөс ингэ хэрэгжүүлээд эхэлсэн энэ институтуудын талаар задлж ярьж байгаа шүү. Тэгээ дахиад сэдвүүд гарна. Зөндөө олон сэдв байгаа. Миний эцсийн цаа цанаа бол энэ оюун эрдэнэ засгийн газрыг огцруулах угаад байгаа шүү дээ. Тэрний үйл хэрэгт бол би бүх хүмүүстэй нэгдэнэ. Тэнд бол барууны зүүнний тэр бол чухал биш. Өнөөдрийн дарангуулыг угсарж байгаа засгийн газрын хэсэг бол бүгдээрээ нийлээл ажиллаж байгаа. 4 сарын 17-нд оюун эрдэнэ засгийн газрыг огцруулахын төлөө бүгдээрээ чадах бүхнээ. Тэгээд огцруулж чадах юм бол энэ бол
маш хурдтай угсарч яваа. Тэгэд амжилтанд хүрж байгаа энэ дарангууллыг зогсоож төв торомслуулж чадна. Зогсоож байгаа хэлбэр биш, торомслуулж байгаа. Тэгээ ийм зүйлдээ одоо нэгдэрэй гэж бас уриалаад энэ өндөр ярилцлага ингээ өндөрлөө. За баярлалаа. Баяртай шеэрлээрээ тэгээд найзуудаа.